1919 онд нөгөө Атаман Семен өвчин Нармай Монголын засгийн газар байгуулна гээд дагуур өртөнд нэг амар том хурал мурал хийгээд тэгж яхад энэ хэнийг цэвэний Жамсрангийн цэвэнийг гадаад юмны сайдаар ичнэ дамжаа хийсэн баг. Хоёлаа энэ Элбэгдор жирэнчэнийхэн дугаар дээр бас ирсэн. Мань нүж боловсролын сайдаар дамжаа хийсэн шүү дээ. Тэгээ мань гүнгөөг би боловсролын сайд хийхгүй би зүгээр зөвлөх хийгээд өнгөрсөн гэдсэн шүү дээ. Хэм бол цэвэн бол ерөөсө тэр жигтэй татгалцсан баг. Тэг байхгүй би орохгүй гэдэг. Яг тэгээ тэнд чинь нэг гол даш сампилон одоо гол юмнуудын зохион байгуулж ирсэн учраас даш сампилоны санаачлал байсан баг. Өөрхөө одоо энэ юуг харуулж байгаа гэхэлэр ерөөсөө энэ чинь нөгөө маань юм чинь одоо бүрээдийн урдаа барьдаг одоо толгой сэхэнтнүүдийн нэг л гэсэн үг шүү дээ. Хоёулаа бүрээдийн зүтгэлтнүүдийн дугаар дээр юу яасан шүү дээ. Ер нь яагаад энэ бүрээдүүдийг хасаад идэм бэ гэж. За яг ринчэног Оросын гэргэн байсан гасчиж болно. Тэр кинон дээр буу ирээд явуулснаар нь биш. Энэ хүн бол бүгднээр Монголоор тусан иргэн болсон хүн шүү дээ. 21 оноос Монгол улс иргэн. 21 оноос Монгол улсын иргэн болсон байхгүй. Тэгэхээр энэ хүнийг яагаад хасаад байгаа гэдэг айгүй сонирн байна. Хүрээрөө одоо жишээлбэл анхны долооч ирж 3 вагж байгаа шүү дээ. 3 вагдаад Москва явж байгаа 3 эрхүү үлдэж байгаа 2 энэ төр бол Улаан Оросын нутагт байгаа учраас нэг хайж эмэх юмгүй байж болно. Буцаж ирж байгаа бодоо догсон хоёрыг л бичээд идэг. Үгүй яагаад энтэй цуг явсан баламсааг бичдэг. Тэр хүн чинь амиал дүүж явж байгаа шүү дээ. Адилхан шүү дээ. Альсгууд борооны зэрэг тагнал хийж явсан юмтаараа яагаад бичдэг. Дандаа бүрээдүүд. Тэгээд энэ ардын намын анхны хурал болж байгаа ч бас нэлээд хэдэн бүрээд оролцож байгаа шүү. 24 оны улсын анх дугаар хурал бэлтгэж явах үед маань хүний хэлсэн үгэн дотор байдаг тэр Швейцар лугаа гэдэг чинь тэнд гарч ирж байгаа юм л да. Тэрийг сүүлд нь аваачаад данзангийн жүг болгоод илүү, гиндингийн жүг болгоод илүү. Ер нь хэлсэн хүн энэ хүн юм байна. Тэгээ хэлэхдээ бүр маш тодорхой хэлсэн байдаг. Манай Монгол улс бол Хятадын сүзернитэд дорж биш. Оросын протекторатч дор биш. Бие даасан үлгэрлвээс Швейцар лугаа улс төвийг сэгсэн улс байх хэрэгтэй гэж. Тэгж хэлсэн байдаг. Бацхан сонсогчдоо Монголын гівцэн түүх подкастын ээлж дугаар эхэлж байна. За сар болгоны нэг дугаар Монголын түүхэнд бас нэлээд том үүрэг гүйцэтгэсэн эрх мэнд тухай байдаг. Энэ удаад бид нар үзэгчид энэ зургийг хараад тааварлах болов. Нийтлэггүй байж магадгүй энэ Санкт Петербургийн их сургуулийн ичнээ оюутан байх үеийн зураг. Залуу үеийн зураг. Залуу үеийн зураг. Тийм болохоор хүмүүс бол тахгүй байд магадгүй. Миний гарт энэ Жамсрангийн цэвэн гэсэн юм ном. Эпокогийн нөгөө цуврал Монголын түүх эрхмүүдийн нэг цуврал дээр бас гаргаж ирсэн. Энэ хүний тухай ярина. Түүх эрхмүүдийн цатаг энэ Лочингой бичсэн. Лочингой. Жамсрангийн цэвэнийг. Ер нь янз янзын хүмүүс бичдэм л да энэ цувралд. Одоо энэ чи хэд хүрчиж чинь 14 5 хүрчиж байгаа бах. Гарч байгаа хүмүүсийн тоон. Би ч бас нэг Чинва ханд доржийг бичсэн. Жалхан цутагт Амдан базарыг бичсэн, Агдан буугийн амрыг бичсэн, Хатан Баатар мансарч яв. Бичсэн, Дашин дамбыг бичсэн. Би ч бараг талдыг бичсэн юм. Өмнөх юун дээр бас харсан бах Сүбэдэ Баатарын талаар. Энэ бас намтрын хувьд бас зөвхөн Монгол дэлхүү дэлхийн хувьд бас анхны намтар бүтээл гэж хэлж болох уу яах вэ? Агуу дэлхийд бас нэг Габриэл Ричардсын нэг ном би, Валери Зликостовын нэг ном би түүхийн судалгааны талаас цэргийн түүх талаас нь бол шагдаргуун бичсэн нэг ном би. Ер нь бол нийтээр нь гаргаж бичсэн ном байхгүй. Манайд шагдаргуун бол ер нь цэргийн түүх талаас нь голцоо бичсэн. Тэгээд наадах чи бол аль номнуудыг ингээд баяжуулж эцэлж нэг бадсаж гаргасан гэх юм уу да. Ийм нэг ном байгаа. Энд байгаа зургийн талаар бас нэлээд маргаан тэгдэгээд. Тий. Энийг бас тайлбар хэлэх нь зүйтэй байх. Энийг яг ер нь бол Сүбэдэ Баатарын зураг гэж байхгүй шүү дээ.
ер нь байхгүй шүү дээ. Зөвхөн хамгийн одоо эртний зураг нь энийг одоо Сүбэдэбаатар гэдэг Эдэс ударт зураад үлдээсэн. Тэг яг ер нь хятадуудын нэг онцлог байна. Нэг баатар зураад тэгээ энэ бол хан улсын үеийн баатар Цуваагүн гэдэг баатараа гэжээд тэгээд эн чинь нөгөө номон дээр хэвлэж байгаа штэ барлаж байгаа ном штэ сийлэн штэ тэгэнгүүтээ дараа нь тэр бараа авж байгаа дээр нь сахал нэмж хийгээд тэгээд энэ бол Мин улсын үеийн баатар Гуофан гэдэг баатараа гэд ингэж тавьчаад тэгээд дараа нь Сүбэдэг болонгууд нь дээр нь цацаг нэмж хагаад энэ бол одоо Сүбэдэ баатар байна гэд нэг иймэрхүү уламжлалт нь тийм байгаа. Технологи нь тийм юм шүү. Тэгвэл технологи нь тийм учраас барддаг тэгээд наадах чинь тэр Мин улсын үеийн баатар ч юм уу хан улсын үеийн баатар ч юм уу Сүбэдэ баатар ч юм уу тэрийг бид нар мэдэх арга байхгүй л дээ. Сүбэдэ баатар ч ерөөсөн Instagram хөдлөөг үзэлэх байхгүй да. Тэгээд гэхдээ одоо Сүбэдэ баатар гэж хэлж байгаа хамгийн анхны зураг юм. Тийм болохоор одоо тэгэл номын чимэглэлт өгдөө юм чинь. Тэр номын чимэг юм зүгээр яг чи одоо ингээд юу мэддгүү мүүгээд зарим нь бас намайг шүүмжилж хэлээ л дээ. Тэгээд нөгөө яг одоо тэгвэл та Сүбэдэ баатрын паспортынх нь 6 хүрчхэн 4 гэсэн зургийг авчираад яг энэний хажуу тавиад биш байна гэвэл би одоо итгэнэ. Даач тийм алгалтай. Тэгэхээр одоо эсрэг нотлогоо алга. Эсрэг нотлогоо алга. Тэгээ хамгийн эртний энэ Сүбэдэ гэсэн зураг нь энэ юм аа л гээд одоо ойлгол. Тэг яг Сүбэдэгийн зураг байхгүй шүү дээ. Зарим нь өрөөснөттэй байсан л гэн тарган байсан л гэн тэгсэн чинь зарим эрдэмтэд болохоор гүүгүүд наадах чинь нөгөө хэнээс эхлээд адмирал Нельсонээс эхлээд том баатар бол өрөөснөттэй байдаг гэж бодоод тэгээд Сүбэдэ чи өрөөснөттэй болсон юм аа. Наа чи Василий Яны ном дээр авчи өрөөснөттэй гэж үчээд ингээд өрөөснөттэй болгосон байхгүй юу? Ягаад гэвэл тгий штэ. Ягаад гэвэл адмирал Нельсон өрөөснөттэй байсан. Кутузов өрөөснөттэй байсан. Тэгэхээр Сүбэдэ бас өрөөснөттэй байх хэрэгтэй байсан ч гэдэг юм. Энэ бүгдээрээ бидний төсөөлөл байхгүй. Тэгэхээр төсөөлөл юм. За, үндсэн сэдв рүү гоо. За нэг харсан чинь явж өгч байна. Явж өгч байна. Цахиогоод явж өгч байна. За, Цэвэн жамсрано гэж сэмхэн явардаг нэг стил тусч шүү юм. За, тогтож байна. За. Цэвэн жамсрано гэдэг ингээд тогтцсон нэршиллээр Орос маягаар яваад байгаа шүү. Уул нь жамсран овогтой цэвэн. Тэ энэ Лочонгой энэ хүний намтрыг яагаад ярийсэн гэж бодсон гэхэлэр Лочонгой энэ номон дээр энэ бол 20 дугаар зууны Монголын оюун санааны эцэг гэж дүгнээд бичсэн байна л да. За тэгээ яагаад энэ бүрээд Монголын оюун санааны эцэг болцсон юм? Ер нь ямар үүрэг гүйцэтгсэн үе гэдэг талаас нь бас нэг ярил зүгээр юм болов. Тэгээ хоёулаа нэг хэн гэж Эльбэгдэж Ринчино гэж одоо махчин жим шиг, үг үчим шиг, коммунист жим шиг, биш жим шиг хүний тухай нэг дугаар явсан шүү дээ. Тэгэхээр тэр бол одоо коммунизмд үйлчилсэн бүрээдийн дүр юм байна. Тэгвэл эсрэг дүрийг бас ярил л да гэдэг. Гэхдээ хоёулаа адилхан Монголын төлөө бас тодорхой хэмжээнд зүтгэсэн. Энэ хүн бол бүр айхтар зүтгэсэн хүн шүү дээ. Тэгээ энэ хүн хаанаас гаралтай юм хүн яаж яваад Монголд ирээд тэгээд бидний оюун санааны эцэг болчтیں۔ Гэдэг талаас нь ярил гэж бодсон. Усаа гарлын үед бол таны хэлээд байгаа бүрээд гэхээс гадна агийн бүрээд үү? Тийм, бүрээдийн шараад авгих. За тийм үү. Тийм, тэгээд аав нь бас эн чинь нэг зайсан. Зайсан гэдэг чинь хойдаагийн зайсан гэхээр нэг тийм омгийн ахлагч маягийн одоо юуны ойрдуудын дунд чинь зайсан гэдэг цол байлаа шүү дээ. Одоо дарга гэсэн утгатай. Яг тэр цол бүрээдүүдийн дундас байдаг. Тэр югаар энэ цэвэнийг төрөхөд бол өвөг эцэг гэмт нь бол амьд байсан баг. Тэгээд тэр аав өвөг эцэг хоёр бол энэ хүүхдүүдэд багаас нь эхэлж юу яаж одоо боловсрал олгохоор их чармааж ингэж байсан гэдэг нь бол мэдэгдээд байгаа. Тэгээд өвөөгийнхөө тэр үлгэр төлийг их сонсож багаас өссөн. Тийм учраас мань хүн Монгол одоо соёлдоо Монголын үлгэр төлөвлөх дуртай тийм хүн байсан байгаа. Энэний дүү Базар гэж хүн байсан. Базар нь бол бас сургууль соёлоор яваад боловсрол эзэмшээд бас эрдэмтэн хүн байсан. Жаахан эрдэнэс орцсон юм билээ. Тэрний довтлолт нь нэг дүү байсан. Тэр сүмд
лам болоо шавлаа суудсан. Ер нь нэг жирийн нэг Монгол айл байхгүй. Нэгээ заавал лам болгодог. Монгол хийдэд шавилсан байна тий. Үгүй агын датсан гэдэг. Христийн биш гэсэн үг. Христийн биш тий. Тийм байна. Буддийн шишинтэй хүмүүс байсан л гэсэн үг байхгүй. Тийм учраас энэ цэвэний чинь бүр багаас нь эхлээд хэдэн он төрсөн блэ? 1881 он төрсөн хүн. Тэгээд 1892 онд Читэд 3 жилийн сургуульд авчиж суулгасан гэхээр маань 11 настай Читийн 3 жилийн сургуульд очиж сууж байгаа юм. Ер нь бол. Тэгэхээр 11 нас хүртэл нь бол өвөг эцэг аав хоёр нь бол нөө Монгол бичиг заагаад ийм ихний юунуудыг харуулаад тэгээд мэдээж тэр чинь бүрээд Оросын бүрэлдэхүүнд байгаа юм чинь Читэд очиж одоо 3 жилийн сургуульд суусан болж тараад байгаа юм л та. Тэгээд дараа нь маань хүн чинь тэндээсээ Питер Бадмаевын байгуулсан бүрээд өвгүүдэд зориулсан тийм сургууль Петербургт байсан юм билээ. Тэр сургуульд очиж суралцсан байгаа. Тэгэхээр одоо бүрээдийн тэр нэр зүтгэлтэй Петр Бадмаев гэдэг хүн бол бас бүрээд залуучуудаа боловсрол эзэмшүүлэх тэр зорилгоор мөнгөө гаргаад Петербургт сургууль байгуулна гэдэг чинь бас хөрхэн зоос мөнгө гарч байгаа штэ. Тэр үеэс эхлээд мань хүний араншингууд харагдчих эхэлж байгаа. Тэгээд Бадмаев өөрөө оролцсон гэж зарим судалгаан дээр бичсэн харагдантай. Зарим нь ер нь зүгээр л сургуулийн улсууд мань хүний үнэ алдартны шишинд оруулах гэж жоохон хүчнэсэн юм болсон юм бэл. Тэгэнгүүт нь мань хүн тийм байдгүй. Би тэгж яшин юмас ойлгохгүй гэд сургуулаа хаяад нутг уцаад ирсэн байна. Тэгэхээр тэр үеэс эхлээд мань хүний тэр нэг зан араншин харагдаж эхэлж байгаа байхгүй. Тэгээд 1898 онд буцаж ирээд Эрхүүгийн багшийн сургуульд элсэж ороод ингээ явсан хүн. Энэ үеэс эхлээд бол мань хүн алаарын бүрээд, үдийн бүрээд гэдэг одоо бүрээдүүдийнхаа нутгаар явж янз бүрийн үлгэр туульс цуглуулдаг, бөө мөргөлийн судалгаа хийдэг. Тэгэхээр энэ нөгөө одоо этнографийн судалгаа хийдэг. Угсаатны зүйн судалгаа хийдэг. Одоо тэр сонирхол нь энэ үеэс их хүчтэй илэрч гарсан гэдэг нь харагдаж байгаа. Тэгэд тэр сургуулаа төгсөөд 1902 онд агын сургуульд багшаар ирж ажилласан чинь багшилж ийсэн. Тэгээ 1903 оноос Санкт Петербургийн их сургуулийн одоо ичнээ ангид оюутнаар элсэж орсон. Одоо энэ зураг бол тэр үеийн зураг. Оюутны зураг байна. Оюут үе. Тэгээд 1904 онд Котвичийн экспедицэд орж Монголоор аялж ирсэн. Энэ ямар очтой экспедиц вэ? Котвич гэдэг бол Польш гаралтай хүн. Гэхдээ Польш тэр үед Оросын мэдлэлд байсан шүү дээ. Оросын бүрэлдэхүүнд байсан. Тэгээд энэ Котвичгоо бол Санкт Петербургийн их сургуулийг Монгол хэлээр төгсөөд тэгээд Монгол судлаач хүн л дээ. Тэгээ Монголын нутгаар экспедиц зохион байгуулахад бол цэвэн Жамсрангийн цэвэн тэр экспедицийн орчуулагчаар явсан. Ингэж анх Монголд очисон ийм түүхтэй хүн баг. Хоёр Монгол байна да энэ дотор. Бүрээд үү? Нэг нь бас тэр хойдлын цэрэг бас бүрээд үү? Тий, нэр бүрээд үрээдник л байна. Үгүй тийш голын үрээдник юм уу? Погон сайн мөрдсөн сайн мэддэхгүй. Энэ энгийн цэрэг байна л да. Энэ хараа. Энэ тийм байна. Юу байна? Арай нэг ахлах тушаал. Тий, ахлахтай тушаал. Тэгээ энэ Котвич бол энэ бол сүүлд нь 1911 оны үйл хэрэгт бол бас их чухал үүрэг гүйцэтгсэн одоо хүн шүү дээ Котвич гэдэг чинь. Одоо манай Даалам Цэрэн чимэд бол байнгын хүнд чинь цагтл өчөөд ингээ тэгээ бид нэр одоо ийм яалаа авсан зэвсгээ инглээ энэ төр гэд энэ хүн чинь бас хамт Оросын засгийн газрыг ятгах монголчуудад зэвсэг өгөөд тусгаар улсуулах хэрэгтэй гэдэг ажил их идэвхтэй оролцсон. Хоёр эрдэмтний нэг нь Финляндийн эрдэмтэн Рамштейд. Финлянд бас Оросын мэдлэлд байсан. Лалам арай Эпштейн бичдэг захидал шиг бичиж байгаа. Ингэж байна гэд бүх нэг үрсийг бичээд Монголын тухай гайг баг те. Ер нь бол нарийн бичсэн бид шүү. Хоорондын хэрүүл яасан ийсэн. Одоо тэгээд юу бид нэр сая муудалцдаг нь юу байгаагүй шүү. Зорилгоос ухарсных биш шүү. Тэрийг гүйцэлдүүлэхэд тусвалах хүний талаар маргаан болсонтой холбоотой гэж
Тэр зөвлөхөр ирсэн нөхөр чинь болохгүй байсан бохгүй даа гэж бичиж байгаа бохгүй. Ханд орж унтай муудалцчаад. За хоёлаа юурууга. Тэгэд энэ хин цэвэн жамсрана чинь гэсэр жангар одоо тийм мүлгэр төлөвүүдийг их судалж юу тэр тухай ном гаргасан шүү дээ. Тэгээ мань хүний энэ угсаатны зүүн судалгаа энэ их юутай байсан гэсэн үг. Тэгээ мань хүн чинь буцаж очиод энэ экспедицийн дараа буцаж очиод Котовичийн тусламжтайгаар болов Санкт-Петербургийн их сургуульд монгол хэлний багшаар ажилд орчиж байгаа. Тэр монгол судал байсан байх нь тий. Байсан. Энэ чинь өөрөө монгол хэл сурж төгссөн юм чи. Зүгээр яг монгол судлалаар ажиллах ажлын байр их байхгүй байсан учраас нөхөр яг манайд 11 оны хөдөлгөөн гарах үед бол сангийн яамд ажиллаж ирсэн. Монгол улсын сангийн яам биш. Оросын сангийн яам. Оросын сангийн яам. За. Тийм учраас тэр нөгөө мань хүний чинь нөгөө манай Чивэн ханд орж даалгам цэрэнжимэд хайсан гүнгүүр очиход чинь мань хүнтэй ажиллах хүмүүсийн гадаад яамнаас нөгөө хүрээнд олон жил ажилласан Шишмарев энэ сангийн яамнаас энэ Котович хоёрыг томилсон хоёр монголч улсууд гэсэн утгаар. Тэгэд хин Жамсрангийн цэвэн тэр үед бол Санкт-Петербургийн их сургуулийн монголын багшаар ажилласан байна. Тэр чи одоо айгүй нэр хүндтэй шүү дээ. Одоо Харвардын багш болчихж штэ. Тухайн их ойлголтоор Санкт-Петербургийн их сургууль гэдэг чинь үнэхээр одоо хаант Оросын топ их сургууль байхгүй. Тэгэд байжгаад мань хүн энэ үеэс эхлэж яхан бас улс төр юмд оролцож эхэлсэн байгаа. Тэгэд 11 оны ихээр нэг жагсаал цуглаанд оролцоод тэгээ баримтлагдаад бас нэг 3 сар чөлөө шоронд суугаад тэгээд нөхрийг шоронгоос гаргахдаа том хотод амьдрах хэрэг хасаад өгöd гаргачихсан. Петербург, Москва ч гэдэг юм уу те. Одоо жив хөрөөдрөө зайлал гэж яахгүй. Тэгээд тэгсэн нөхөр зайлахтаа бүр цаашаа зайлаад Монголд хүрээд ирсэн юм л да. Манай зарим судалгаанд болохоор мань хүнийг урьж авчирсан гэж бичээд байгаа. Би бол урьж авчирсан биш, нөхөр ер нь сонирхоод тэгээ угаасаа ч Оросод олигтойхон газар байж болохгүй болчлоо шүү дээ. Тэгэнгүүт хүрээнд хүрээд ирсэн. Тэгээ хүрээнд хүрээд ирэхлээр тэр чинь бас нэг Санкт-Петербургийн их сургуулийн багш байсан хүн гэдэг чинь хүрээнийхний дунд бол одоо эрдэмтэй боловсролтой мундаг хүн болно үсттэй. Тэгэнгүүт мань хүнийг ерөөсөө өрөөд тэгээ хамгийн эхлээд мань хүний чинь гадаад яамны орчуулагчийн сургуулийн багшаар томилчихж байгаа юм. Энэ одоо 13 онд авсан зураг. Ширээний хамартан сууж байгаа юм манай. Тий. Тэгээ наан оюутнууд нь сууж штэ энэ хүүхдүүдийг. Тэгтээ цэвэний өөрийнх нь бичсэн зүйлүүдээс харж яхад бол энэ сургуульд ирсэн хүүхдүүд бол Монголоос гадна манж төвд хэлээ их сайн мэд. Манж төвд хятад хэл сайн мэддэг хүүхдүүд байна. Бас гайгүй боловсралтай хүүхдүүд байна энэ төр гэж бичсэн харагддаг. Тэгээ яг мэдээж хүрээний ноёдын дунд ч бас нэг юм гадаад дотоод явсан гахаа шивүүний мах идсэн хүн ороод ирж штэ тий. Тийм болохоор зэрэг Чивэн ханд орж бол нөхрийг их сонирхож хажуудаа энэ ч гадаад яамны хажуудах сургууль штэ. Тэгэхээр гадаад иргэн сайдтай бол дотн болно штэ энэ хүн чинь. Тэгээ мань хүн чинь бол Чивэн ханд оржод их олон янзын зөвлөгөө өгч исэн юм харагдаж байгаа. Хоёрдугаарт Чивэн ханд орж одоо хамгийн анхны гадаад айлчлал 1912 оны өвөл оройхон Орос руу явсан шүү дээ. Тэгэхэд энэ хүн орчуулагчаар нь явж байгаа. Тэгээд энэ үеэс эхлээд Монголын хэрэгт бас нэлийн идэвхжүүлэн оролцож эхэлсэн гэсэн үг. Өмнөд Хятадын халуун ширэнгээс Унгарын их тал хүртэл өргөн уудам нутагт 20 их аяндан удирдах 65 шийдвэрлэх тулалдаанд ялалт байгуулж дэлхийн түүхэнд анх удаа Тэв дамсан байлдааны ажиллагааг төлөвлөн амжилтанд хүргэсэн Сүбэдэ Баатрын байлдааны арга барил агаар газрын байлдаан нэртэй НАТОгийн байлдааны стратеги болон хэрэгжсэн түүхтэй. Энэ гайхамшигт жанжны тухай доктор Отгонбаярын төрөвсөн Сүбэдэ бүтээл хэвлэлтээс гарч уншигч таны гар дээр ирж байна. Домог болсон Монгол жанжныхаа гээгдсэн түүхийг сонирхон уншаарай. Мань хүний санаачлагаар ч юм ханд орж жишээлхэд богдхаанд айлтгал өргөж анхны одоо иргэний сургуулиуд байгуулах асуудлаар хааны зарлиг гаргаж ирсэн. Тэр үед ч одоо яг
Дайчаангийн хөшөө энтерт бол тийм иргэний сургуулиуд байгуулагдсан жишээ бол бий. Тэгвэл ингэж хааны зарилгаар шашны биш иргэний сургууль байгуулах хэрэгтэй маа гэж. Тэгээ энийг бол нөгөө Жамсрангийн цэвэм зөвлөж байгаа байхгүй манай ийм сургуулиуд байд юм аа. Бадмаавын сургуульд өөрөө сурж ирсэн хүн биш үү? Тэгэхээр тийм сургуулиуд танаад хэрэгтэй гэдэг. Ингээд 2-р 1913 оны 5 замын баялдааны үеэр жишээлгээд энэ цэвэний санаачлагаар Чингэн хаанд дурж Богдхаанд бас айлтгал өргөхөд энэ Ордсын нутагт байгаа Чингисийн одоо туг сүлтийг Монголд залж авчирья. Тэгээд тэр хэнд цэргийн ерөнхий захирагч Чагдарч бонд Богдхааны зарлиг буулгаж байгаа шүү дээ. Эзэн Чингисийн туг сүлд биеийг хамгийн сайнаар залж авчираа гэдэг. Тэгээд тэр Чагдар сэргэн ноён гэж Ордсын үүшүүн баха. Үүшүүний ноёны нутагт одоогийн Чингисийн онгод өвөр Монголд байгаа. Тэр онгоны чинь залж авчрах гэж байгаа байдал нь тэр тэгээд Монгол зэрэг хатан голын зүгт давшдаг нь тийм учиртай юм байна. Тэгэхээр энэ үеэс эхлээд мань хүнд нөгөө Нармай Монголын санаа суухад мань хүн чинь тэр Чингисийн онгоныг залж авчрах гэдэг нь музей үзүр болгох юм шүү дээ. Нийт монголчуудын нэг сүлд болгох гэд бодоод байна шүү дээ. Тэ? Өвөр монголчууд нь шүтжээдэг, ар монгол нь шүтжээдэг, ийм бүрээдүүд нь шүтдэг нэг ийм одоо нэг символтой болох гэж үзээд байна шүү дээ. Энэ үеэс эхлээд тийм юу байгаа юм. Бас эн чинь хинд Котвичд загчаагаад Чингэн хаанд дуржийн айлчлалын үеэр Монгол бичгийн ийм тугалан хэвц туулж авсан байна. За анхны хэвлэх үйлдвэр байгуулах гэж байгаа юм тэр. Одоо хэвлэх үйлдвэрийн салбар чинь тэр үйлдвэрээр манай хэвлэхийн салбар чинь төрсөн оноод юу ядсан шүү дээ. Тооцож тэмдэглэдэж шүү дээ. Бүр социализмын үед шин төл сэтгүүлийг хэлж байна да. Үгүй үйлдвэрийг хэлж байна. Тэрний дараа тэр үйлдвэр чинь ирээд тэгээд тэр шин төл гэдэг сонингийн чинь гаргаж байгаа байхгүй. Тэрийн Жамсрангийн цэвээ өөрөө санаачлаад юу гаргасан. Тэгээд тэр шин тол гэдэг маань нэг талаас ингээд олон түвшинд соёнгийг ирүүлэх үүрэг гүйцэтгэж байгаа. Нэг талаас. Нөгөө талаас тэр шин тол дээр бол бас хуучны бурангуй ёс мусыг амар шүүмжилдэг тийм юмнууд байгаа юм. Зарим нь унших юм бол шинэ чи хэдэн он бэ гэж бодмоор юмнууд айгүй их таарлтна. Хүрээний одоо нөгөө юу их стейц одоо тийм баячуудыг шүүмжилж бичгтээ бол за одоо ер нь тэгээ хэний хатан хөөрхөн хэний хатан хинтээ явдггүй гэдэг сэдв мэдв хөөцөлдөж арх дарс эргүүлж юу өмссөн зүүснээр гайхуулахаас өөр юм бодохгүй байнч гэж байгаа. Амар танил дарагдаж байгаа үстэй. Тиймэрхүү хуучин сошиал медиа л шүү дээ. Сошиал медиа яг та хүмүүс нь их өөрчлөгдөөгүй. 100 жил өнгөрчээд байгаа. 110 жил ч өнгөрчээд байгаа юм. Тэгэхээр энэ хүнч бас нэг тийм за одоохондоо оюун санааны эцэг гэд баталчиж яриад чадахгүй ч гэсэн айгүй ах юмны ихэн дээр байсан хүн болж таарад байгаа үстэй. Яг мэдээж мань хүн гаднаас ирсэн эксперт учраас зарлиг тушаал гаргадаг хүн биш. Зарлиг тушаалын Богдхан гаргана. Айлтгалын Чингэн хаанд дурж өрхөн баримж гэдэг юм уу. Тэгвэл ингээ энэ санаачлагууд нь ажиллаулаад ингээд яваад байгаа байхгүй. 15 оны 3 улсын хэлцээрт бас орчуулагчаар оролцсон. Тийм энэ чинь сайн орчуулагч бол тэр болгон олдохгүй ховор биш шүү дээ. Тийм болохоор зэрэг мань хүн бол орчуулагч ирээс энэ Жамсрангийн цэвэний тухай Монголын үндэсний олон нийтийн радио телевиз тагнуулын ерхий газар хоёр хамтарч ийснийг баримтдаг нь байна лээ. Тэн дээр бол энэ үеэс эхлээд цэрэнд орж амар Жамсрангийн цэвэн 3 дотноссон гэсэн тийм юм хэлж ин лээ. Тэр баримтыг нь би мэдэхгүй. За дотноссон байх бүрэн магадaltaй. Яг гэвэл амар чин тэр үед гадаад яамны 15 он гэдэг чинь төшмөл бол болцсон байсан их зохиогч төшмөлөөсөө дээш гараад мань хүн чинь бас нэг гүнгийн зэрэг цоглол шагнуулсан ч үе байсан баг. Цэрэнд орж бол ойлгомжтой шүү дээ. Мань хүн чинь юу гадаад яамны орлогч сайд. Тэгээд дараа нь 3 улсын хэлцээ эхлэх үед бол бүр сайд болчихж байгаа шүү дээ. Үгүй юу орлогч сайд хэврээ байгаа. Хин Чингэн хаанд дуржиг алагдсны дараа хин төлөөлөгчдийн чинь ахлаа. Дарчив, даалам дарчив ахалсан. Тэгээ ингээд
Тэгээд яг тэр кинонд бас нэг сонирхолтой энэ үеэс эхлээд маань хүн ер нь жоохон панмонголизмын үзэлт бол орсон юм а гэж. Яг бид нар нөгөө нэг олон улсын нэр томьёо хэлээд сурцсанаар нь панмонголизм гэж ингээд хэлээд сурчиж уул нь нармай Монголын үзэл баримтлал та. Монголчуудаа нэгтгэх тухай үзэл баримтлал гэсэн үг. Социализмын үед бол панмонголизм гэдэг чинь хараал байлаа шүү дээ. Тийм панмонголист гэвэл чи ер нь бүтэхгүй итгээд гэсэн утгатай юм байсан хүн шүү дээ. Тэгээд манай хүн чинь 15 ондны энэ 3 улсын хилцээр дууссаны дараа бүрээд рүүгээ буцсан. Ерөнхийдөө монголч нь нөгөө хятадын автономд нутаг болоод хувирцсан. Тэгээ мэдээж одоо бас нэг гадаадын иргэн тэгээ Монголын гадаад яамд ажилд байх зохимжгүйж байсан байх. Хоёрдугаарт манай хүний эхнэр энэ үед чинь юу байсан баха. Энэ үед эхнэртэйгээ танилцсан суулсан баг. Тэгээ эхнэр нь бүрээд энэ айгүй өндөр улсралтай байгаа шүү дээ. Сахиагийн Бадамжаа гэдэг бол Сорбоны их сургуульд төгссөн. Оо за. Тэгээ Францын Сорбоны их сургуульд төгссөн. Тэр үеийн Сорбоны их сургууль гэдэг чинь бас юун ар хүртэл байлаа шүү дээ. Тийм их боловсралтай эмэгтэйтэй суусан л да. Тэгэд мань хүн бол нөгөө угсаатны зүүн судалгаагаа үргэлжлүүлээд хийгээд эн чин эрхүүгийн их сургуулийн багш байлоо. Ингээд байж ирсэн. Тэгжил октябрийн хувьсгал эхэлт юм да. За октябрийн хувьсгал эхлэхээр бид нэг панк гэд бүх юм улаан болцсон гэж бодож болохгүй л дээ. Октябрийн хувьсгал эхлэнгүүт энэ үндэсний цөөнхийн нутгуудад яах вэ гэдэг асуудлууд гарч эхэлж байгаа. Ленин бол одоо ер нь бол аймаар популист байсан шүү дээ. Юу яасны чинь одоогийн манай Монголын популистууд яасан ийсний чинь гүндэл юм лээст. Зэрлэг популист байсан баггүй. Тэгээ манай хүн чинь базрыг тариачтад, үйлдвэрийг ажилчдад яаж их юм бүүмэд. Тэгтээ тий тэгээд ард түмний их тайвныг дайн зогсон тий. Үндэсний цөөнхөд бол юу тусгаар тогтнох гэж хэлж болохгүй маа. Яг өөрийгөө тодорхойлох эрх олгоно гэд зарлаа хийж байгаа. Бүх зорилт төлөвүүдтэй PR-ын юугаар PR-ын юмнуудыг өгч байгаа. Яг яаж хэрэгжих нь бол дараагийн асуудал. Тэгээд тэр ч бас их сонин хэрэгжсэн юмнууд бол би үйлдвэр ажилчлаад очисон л доо зүгээр нөгөө ажилчид нь үйлдвэрийнхээ боолд болсон болохоос эзэд нь болоогүй те. Газар ч гэсэн тариачдад очисон. Тэгээд буцаад нөгөө совхоз колхоз байгуулагдаад буцаад тариачдад нь боол болсон. За одоо Ленингээ шүмжлэх яхаа. Тэгээд ийм юм болоод ирэнгүүт бүрээдэд чинь бас мужигнаа эхэлж байгаа байхгүй. Бид нар чи өөрийгөө тодорхойлж болох юм байна гэдэг. Тэгээд бүр нацком гэж байгуулагдсан. За энэ бүрээдийн үндэсний хороо гэсэн үг. Тэгэхэд цэвэн жамсраанууд тэнд явж ороод тэгээ бүр дарга нь болчихж байгаа. Тэгэхээр энэ хүн бол бүрээдтэй бол бүр одоо нэлээд тийм лидер болж эхэлж гин гэсэн үг шүү дээ. Энэ хүртэлх түүхэн эренчийн элбэгдэр жирэнчинтэй адилхан шүү дээ. Яа ингээ Монголд экспедиц ирээ. Тэгээд ингээ Монголд ажиллаж байгаа. Тэгэхээр үндэсний хорон ч гэсэн бас нарийн бичиг ирж шүү дээ. Тий, эренчинаа бас байсан. Тий, байсан. Яг гоо энэ ч одоо ингээд нэг тийм бүрээдийн сэхэтнүүд гэсэн үг шүү дээ. Эренчинаа ч бас өөрхий ихтэй сургуулаа төгссөн. Бас л тухайн үедээ бодоход бол Харвард марвардын оюутан гэж ойлгохдохоор хүн байсан шүү дээ. Сүүлд нь ингээд юу говь даваад улаан болоод улаанч болсон юм уу ягаанч болсон юм уу нэг ойлгомжгүй юм болоо явцсан болохоос. Энэ хүн бол хөхөөрөө ихэлсэн хөхөөрөө дууссан. Тэгэд манай хүн чинь байгалийн чандах аймгийн үндэсний асуудал эрхэлсэн комиссар чи бас нэг дарга болчихж байгаа тийм. Тэгээ эрхүүгийн сургуультай багшлаад ингээд явж исэн. Тэгээд 1919 онд нөгөө Атаман Семенов чинь Нармай Монголын засгийн газар байгуулна гэд дагуур өртөнд нэг амар том хурал мурал хийгээд тэгж яхад энэ хэнийг цэвэний жамсрангийн цэвэнийг гадаад юмны сайдаар ичнээ томилоо хийсэн баг. Хоёлаа энэ элбэгдэр жирэнчэнийхэн дугаар дээр бас ирсэн. Манай нүч боловсролын сайдаар томилоо хийсэн шүү дээ. Тэгээ манай гүнгөөг би боловсролын сайд хийхгүй би зүгээр зөвлөх хийгээд өнгөрсөн гэдсэн шүү дээ. Хэм бол цэвэн бол ерөөсө тэр чигтээ татгалцсан баг. Тэг байхгүй би орохгүй гэдэг. Яг тэгээд тэнд чинь нэг гол даш сампилон одоо гол юмнуудын зохион байгуулж ирсэн учраас даш сампилоны санаачлал байсан баг. Өөрхөө одоо
Энэ юуг харуулж байна гэхэлэр ерөөсөө энэ чинь нөгөө маань юм чинь одоо бүрээдийн урдаа барьдаг одоо толгой сэхэнтнүүдийн нэг л гэсэн үг шүү дээ. Чамаа хурал дээрээ гоох чинь банк гэдэг аваад тавьсан байна гэхэрч. Тэр тагнуулын ерхий газраас хийсэн кино гэдээ би нэг юм түрүү ярьсан шүү дээ. Тэр кинон дэр их сонин баримт хэлэн лээ. Яг гэвэл энэ Жамсрангийн цэвэнийг байцаасан байцаалтуудыг сүүлд нь Оросын талаас манайд хүлээлгэж өгсөн билээ. Энэ 90 оноос хойш болж байгаа үйл явдлууд л та. Яг гэвэл маань минь ч баримтчлагтай цаазлагдахдаа бүгд Монголд тулсан иргэн байсан. Тийм учраас манай иргэнийг цаазлсан асуудал учраас манай иргэнтэй холбоотой материалыг манай талд өгж явахгүй. Тэгээ тэн дээр манай хүний өгсөн мэдүүлгэн дотор тийм явж байгаа юм. Тэр дагуурын засгийн газарт бол би очиж оролцоогүй. Тэгтээ одоо бас тэр тэнд юу болж байгааг мэдэх юм үүрэг даалгавар бас байсан гэж мэдүүлсэн гэж. Тэгээ үүрэг даалгавар хэн өгсөн байх вэ? Тэр монголчууд л өгсөн бай таарах. Тэгэхээр манай хүн хүрээний даалгавраар энд юу болж гэн гэдгсэн чинь гадаад юмны сайдварлаа гэдэг байхгүй. Ер нь л те бас жоохон сонирхож байгаа. Тэгээ энэ чинь хуваацаас би болохгүй юм нэ. Сайд мэдүүлэх гэдэг би болохгүй гэдээ татгалзаад. Тэр үед сайдуулах тийм амархан байсан биш үү? Өөрөө мэдлэг сайдуулдаг. Тэгээ сонирхоод очисон чинь сайдуулчихдаг тийм. Яг нь ер нь бол тийм үйл явдал болоод тэгээ мань хүн чинь 18 онд нөгөө иргэний дан эхлээд тэгээд нөгөө Сибирт зөвлөлт засаг бас унаад тэгээд цагаантнуудын засаг тогтохоор мань хүн жоохон нууц байдал руу орж байгаа юм. Яг бол мань хүн бол цагаантан биш. Улаантан ч бас биш. Тэгээ мань хүн чинь тэгээ байж итл мань хүнийг 20 онд данзан чойволсон хоёр зөвлөлт орсон усаас тусламж гуйх гэж улаан үдэд ирээд одоо тэр үдээд хотод ирээд тэгээд Шумацкитэй уулзах гэдэг алс төрөнтэй бүгд нэрнд тулсан ерөнхийсэд Шумацкитэй уулзах гэдэг Шумацкийн нөгөө хамаг хүнтэй уулзах болохгүй гэд алей та нар мэддэг таньдаг одоо бороод хүмүүсээ нэрлэдэг гэсэн чи Элбэгдор жирэн чинь нөгөө экспедицианд явж исэн. Цэвэн Жамсраанаа бол тэр үед хүрээнд бол нэртэй одоо хүн байсан учраас тэр хоёрыг нэрлээд тэгээд нөгөө Цэвэн Жамсраанаа чинь агын датсан дүүдэр явж яхад нь авчираад комментаринд ажил болсон байна. Датсан гэсэн нуугдж ирсэн юм аа. Бие эмчлүүлж ирсэн л гэж бичсэн байх юм билээ. Нуугдж ирсэн ч гэж магадгүй. Тэ? Ер нь бол их ороо бусгай цаг биш үү? Цагаантай улаантан хоёр хоорондоо байлдаад яг улаантан дөнгөд дийлж байгаа бол хэм мэдлээ тий маргааш цагаанд нь урж ирээд яах юм бэлээ. Тэгээ маань хүнд бол улаантан ч биш цагаантан ч биш юм чинь. Тэрэнд одоо очиж оролцох ямар хэрэг байна гэд тэгжээт комментарийн дууж учраад Монголын тусгаар тогтнолын асуудалд оролцсноо очие. Тэгэхээр нөгөө хүний чинь нөгөө хуучин хобби хөдөлж эхэлж штэ. Наадах ч болж штэ гэдэг юм болоод. Нөгөө талаас энэ чи их сайн Оросын коммунист большевик намын дүрмийг монгол хэл дээр орчуулж байгаа юм. Цэвэн Жамсраанаа гэдэг хүн чинь. Үнэн соннийг гаргаж эхлэхэд тэнд их идэвхтэй оролцож байгаа. Тэгэхээр зэрэг бас үнэн сонны суурийг тавилцж байгаа хүн. Энэ хүн бол мөн. Тэ? Яг тэнд Ярослав Гашик гэдэг нөгөө Чехийн зохиолчч оролцож ил байсан. Тэнд оролцсон хүмүүс олон л доо. Тэгээ Гашикийг би тийм сайхан монгол хэлээр бичээд яасан гэж ерөөсө бодохгүй. Зохион байгуулагчаар л явсан баг. Энэ хүн бол монгол хэлээр бичиж одоо үнэн сонны дугаарыг Монголын үнэн гэдэг нэртэйгээр анх гаргалцж байгаа хүн шүү дээ. Тэгж явж байгаад маань хүн чинь одоо нөгөө 1921 оны 3 дугаар сарын 1-нд одоо Монгол Ардын намын анх дугаар их хуралдахад тэндээс ч юм маань хүн ороод Ардын намын анхны мөрөг төлбөрийг бичиж байгаа гол хүн одоо энэ Цэвэн Жамсраанаа. Эренчинөө биш юм чи одоо. Яг л Эренчинөөгийн төв яриад байгаа юм шиг л бүх юм давтагдаад байна. Яг энэ хоёр чинь цуг дайчлагдсан юм чинь. Тэгээ нэг Эренчинөө илүү прагматик учраас тийм чи карьер өгөөд өгөхгүй шүү дээ. Мань хүн чинь бичиг саасан дээрээ сууж байгаа байхгүй. Эренчинөө чинь хэнийг дагаад данзан юу гэж данзан чавдарч Лосло гурвыг дагаад Москвад орчуулагчээр яваад гэж байгаа шүү дээ. Тий. Хин Эренчинөө энэ Цэвэн бол Жамсрангийн Цэвэн бол шодки бичгийн хүн учраас манай хүн чинь гол бичиг баримт дээр нь сууж байгаа байхгүй. Тэгэд
суухад бол одоо эн чинь түмэнд тунхаглан зарлах бичиг гэдэг нэртэй анхны мөрийн хөтөлбөр чинь. Монголын ард түмэнд тунхаглан зарлах бичиг гэж. Тэгээ эн чинь бол одоо Эрмэл зах 10 зөвлөж гэж бас нэрлэдэг тий. Энэ бол тэр яг эхний бичиг баримтыг харах юм бол социализм коммунизм үнэр байхгүй шүү дээ. Гэхдээ үнэр яаж байх вэ? Үгэнч байхгүй юм чинь тий. Ер нь бол тусгаар тогтнолын асуудлыг контент тавьж байгаа. За богдхаант төрөө хамгаалах тухай асуудал ярьж байгаа. Богдж явцандаа бутгата буцаан хаан дөргөмжилж гадаадын дайснуудыг хөөн зайлуулнаа гэж. За 3 дугаарт нь Нармай Монголын асуудал тавьж байгаа. Цаашдаа Монгол үндэстэн нэгдэн нийлж нэгэн гэрэл болно гэж. Тэгэхээр Монгол үндэстэн гэдэгт бол Бөрэдууч хамаарна, Өвөр монголчууд хамаарна, Шинжааны торгуудууд хамаарна, Туваач хамаарна тий. За энэ санаа явчихж байгаа. Тэгээд ардын иршгийг хамгаалах гэдэг санаа орж ирж байгаа. Өөрөөр хэлбэл нөгөө одоо хүрээнд байгаа ноёдын намыг бодох юм бол ардын намын одоо мөрийн хөтөлбөр гэдэг маань бол цаашаа нэг алхаж штэ. Энд бол ноёд лам нарын хэтэрх daарлал хамжлагад ёс тэр хамаагүй татвар авдаг энэ тэрийг буруулна гэсэн санаа орж ирж штэ тий. За мэдээж тэгээд шудраг хууль ёсыг тогтоох гэж эн чинь нөгөө авилга хүн сурталыг багасгах. Одоогийн намын мөрийн хөтөлбөр яриаггүй шүү. Авилга хүн суртал гэхээр. Гэхдээ энэ юу тийм захиргааны шудраг тогтолцооны асуудал тэр үед бас л тавигдсан байгаа юм. За цэрэг армийг байгуулах, өөрийн аримтай болно гэсэн санаа илж байгаа юм. Санхүү татврын шинжилгээг сан өмөргөө бэхжүүлж одоо татврыг эмхлээд ийм дэвтэй болно. За сургууль байгуулна, шинжлэх ухааны мэдлэгийг дэлгэрүүлнэ гэдэг эн чинь боловсролын асуудал яригдчих эхэлж шүү дээ. Тэгээд худалдаа аж ахуйг дэмжих. Одоо энэ гадаад худалдааг зохицуулах эдийн засгийг сэргээх. Тэгээ гадаад харилцаагаа тэлэх гэж. Энэ Оросууд бол Оростой л харилцсан гэж бичүүлэх ёстой шүү дээ. Тэгэхээр Жамсрангийн зэвэн бол бүх улсуудад дипломат харилцаа тогтоож тусгаар тогтнолоо баталгаажуулах ёстой гэсэн санаа тэнд явж хийчихэж байгаа байхгүй. За нэг маргаан юу дуудсан нэг заалт байдаг тэр нь нөгөө цаашдаа одоо бүх улс тусгаар улс болохоор зэрэг одоо хятадын автономт болно гэсэн. Энд чинь нөгөө бид тэр аль дугаар дээр ярьлаа да. Бид нэр анхын эхлэхдээ автономт сэргийлэл гэж эхэлсэн хөдөлгөөнүүд юм штэ гэж. Манай арчилсан намынхаа социализмыг сайжруулна гэж эхэлдэг шиг л. Тэгээ хажимдаа ингээд юу зорилго нь ахиа явцсан маа гэдэг шиг. Энэ тэгээд дараа нь энэ хүн чинь ардын засаг ялаад мандахад тэд нартэй цуг хүрээнд ирээд тэгээд эн чинь дотоод яамны дэд сайд болж байгаа. Гэхдээ тэр үеийн дотоод яам гэдэг бол нөгөө буддаг урддаг баривчилдаг яам биш. Дотоод тэргийг хариуцдаг яам гэсэн үг. Тэгээ мань хүн дотоод яамны дэд сайд болоод мань хүний хариуцдаг салбар нь боловсрол сургууль. Одоогоор бол боловсролын анхны сайд байхгүй юу? Ер нь бол. Гэхдээ мэдээж ардын намын үйл хэрэгтэй хэтвтэй оролцож явж исэн тэр үеийн ардын нам бол чи үндэсний эрх чөлөө тусгаар тогтнол нийгмийн дэвшлийн шудраг ёсны төлөө явж байгаа нэг хоёр зорилготой юм нам гэдэг шүү дээ. Эн чинь тэгээд 10 сард Данзан Сүхбаатар 2 Данзан Сүхбаатар Эрдэнэ Ширнэн дамдин Цэрэнд орж Даваагүн за ийм бүрэлдэхүүнтэй төлөөш яваад мань хүн цог явж байгаа. Орчуулагч. Нэг талаас орчуулагч нөгөө талаас энэ бас юу штэ дотоод яамны дэд сайд штэ тий. Төлөөлөлтийн бүрэлдэхүүнд орж явж байгаа. Тийм учраас тэр Данзан Москвад хилцээ хийж хагаад таг нурынхаа асуудлыг тавьж байгаа чинь бас л нөгөө Нармай Монголын үзэл баримтлал нь харагдаад байгаа хгүй. Урайхаач манах штэ гэд. Тэгэнгүүт нь зөвлөлт орсолохоор нөгөөдөл чинь бүгдээрээ өөрөө өөрснөө шийдээгээд хилцсэн хүмүүс штэ.
тэргээр нь далимдуулалт манай анжны тэгэнгүүт зүйлд орсоо урайхан ард түмэн өөрсдөө шийдэг гэд тэр үед бол ингээд задгаа орхицсан. Тэгээ маань хүн чинь тэндээ үлдсэн шиг байгаа. Үлдээд коминтерний 3 дугаар их хуралд Монголын төлөөлөгчөөр оролцсон байгаа. Монголын энэ жоохон Монгол Ардын намын төлөөлөгчөөр. Тэнд чи ард хорлоо гэд Сэцэн аймгийн хүн цэвэн жамсрагна өөргөн билээ. Тэгээ өөргө тэр ард хорлоо бол нэг амар онлын мэдхтэй хүн биш л байсан баг л та. Тэгээ гол юмыг ярьж явсан хүн бол энэ жамсрангийн цэвэм болж таарад байгаа. Тэгээ маань хүн эренгүүтээ бас эн чинь юу ячиж байгаа юм аа. Манай нэг шууд судрагчгийн үргэлэн байгуулагдахад 21 онд байгуулж байгаа шүү дээ манайхан. Байгуулагдахад тэрний нарийн бичгийн дараагаар дамжиж байгаа. Эрдэмтэн нарийн бичгийн дараа. Судрагчгийн үргэлэнгийн анхны даргач юм бол онгодын жамин шүү дээ. Жамингүү. Тэгээд нарийн бичгийн дарга нь энэ жамсрангийн цэвэн болчихж байгаа. Тэгэхээр зэрэг энэ бол нөгөө шинээр байгуулагдсан улсад бас л нэг хэрэгтэй одоо эрдэм мэдлэгтэй боловсон хүчин яваад байгаа байхгүй. Тэгээ манай хүн тун хөдөлгөөд эндээс ардын гэгэрвлэг яам байгуулагдахад дотоод ямнасаа гараад гэгэрвлэг яам руу яваад гэж байгаа. Яг тэгвэл нөгөө дотоод ямд байсан боловсролын функцийг салгаад тусны яам болгочих байгаа учраас энэ тэгээд багшийн сургуулийн суурийг тавьсан хүн. Тэгээд нөгөө хоёулаа бүрээд энэ зүтгэлтнүүдийн дугаар дээр юу яасан штэ. Ер нь яагаад энэ бүрээдүүдийг хасаад идэм бэ гэж. За яг Ринченог Оросын гэргэн байсан гасчиж болно. Тэр кинон дээр буу ирээд яваадснээр нь биш. Энэ хүн бол бүгд нэрэд Монголоор тусан иргэн болсон хүн штэ. 21 оноос Монгол улс иргэн. 21 оноос Монгол улсын иргэн болсон байхгүй. Тэгэхээр энэ хүний яагаад хасаад байгаа гэдэг айгүй сонирн байна. Хүрээ рүү одоо жишээлбэл анхны толгойч ирч 3 вагдж байгаа штэ. 3 вагдаад Москва явж байгаа 3 эрхүү үлдэж байгаа 2 энэ төр бол Улаан Оросын нутагт байгаа учраас нэг хайж эмэх юмгүй байж болно. Буцаж ирж байгаа бодоо догсон хоёрыг л бичээд идэг. Үгүй яагаад энтэй цуг явсан баламсааг бичдэг. Тэр хүн чинь амиал дүүж явж байгаа шүү дээ. Адилхан шүү дээ, тий. Айцгүй борооны зэрэг тагнал хийж явсан юмтаараа яагаад бичдэг. Дандаа бүрээд уд. Тий. Тэгээд энэ ардын намын анхны их хурал болж байгаа ч бас нэлээд хэдэн бүрээд оролцож байгаа шүү дээ. Энэ юу цэвэний авга бадамж өвчин анх дуур хурлын төлөөлөгч шүү дээ. Эмэгтэйчүүдийг төлөөлж оролцсон. Ер нь баг тэр үед бол Монголын хамгийн боловсролтой эмэгтэй байсан баг. Тийм байна тий. Сахиагийн бадамж авч. Ийм эхнэр нь бас тэгвэл бас идэвхтэй эхнэр нь идэвхтэй зүтгэжсэн. Гэхдээ эхнэр нь бол голцоо эмэгтэйчүүдийн чиглэлээр одоо ажиллаж исэн. Цэвэн бол ер нь хараад байхад боловсролын чиглэлээр. Нэг нь гендерийн асуудал хариуцаад. Тий. Нөгөөх нь боловсрол асуудал. Тий. Гэхдээ энэ юу л да бас нэг юм хэлэх хэрэгтэй. Цэвэн гэдэг хүн бол жамсрангийн цэвэн гэдэг хүн бол энэ хараа залуугийнхэн зураг гэдэг ийм зураг тавьдсан байдал. Тэр хойно биш энэ. Тий. Хавцаарцсан. Сахал тавиагүй л юу байгаа юм. Би энийг яг үнэн эсхийг мэдэхгүй бүрээдийн ресурс төр тийм тавьсан бэл. Одоо яг манайд байсан үеийн цэвэн бол энэ. Тэгэд цэвэнийг ярихаар ахад нөгөө Нармаа Монголын үзэл тий хөндөгж байгаа юм л да. Хоёулаа элбэгдэр жирэмчийн өдөр энийг ярьсан шүү дээ. Тэгвэл ялгаа нь Ринчино бол бүрээдэд Монголыг нийлүүлээд тэгээд аажимдаа зөвлөлтийн бүрэлдэхүүнд одоо зөвлөлт бүгд найрамд хол суулгаж оруулах тийм Нармаа Монголын үзэл ярьж байгаа юм. Үнэ хэрэг дээрээ байсан уу? Оросуудаа зөвхөн нэг тийм илтгэл тавьж явсан юм уу? Ер нь бол нэг тийм илтгэл тавьсан юм би. Тэрүүгээр Ринчино юм үзэл баримталтай байсан гэж хүмүүст өгөндөг. Энэ хүн бол халахаар төвлөсөн Нармаа Монголын үзэл. Энэ бол шал өөр бодлоготой хүн. Сүүлдэн тэр баримтлагдаад байцаагдсан байцаалтан дээр өөрөө бүр хэлсэн байлээ. Би бол юу яасан? Ер нь бол халахаар төвлөсөн. Тэгээд тэнд бол энэ юуных өвөр Монголын 3 чуулган 100-д Улаан цав их 100. Энэ 3 чуулган за тэгээд Алшаа Тэнгэр уулын торгуудууд гэд эдрийг бол оруулах ийм санаатай байсан гэд тэгээ мань их сони юмсэн бэл.
Монгол улс өөрийн хөгжилтэй болохын тулд сая 500 мянган хүнтэй болох ёстой гэж би үзчихсэн. Тийм учраас энэ улсуудаас одоо энэ иргэдийн бурят бас эдрээс нүүж ирэхин дэмжих ёстой байсан гэж. Тэгээд энэ бараг чинь 21 оны 11 сарын анхны айлчлал дээр данзан чинь таган туугийн асуудлыг ярихаас гадна бурят иргэдийн асуудал ярьж байгаа шүү дээ. Манайд угаасаа бурятууд нь зүгтагаад ирсэн бурятууд нэлээд олон байсан. Октябрь хувьсгалын дараач зугтсан, дараа нь хамтралжуулах хөдөлгөөн эхлэхэд малаа нэгэмчлэхгүйг зугтсан улсууд нэлээд байсан. Тэгээд тэднийг Монголын иргэд болохоос гадна дахиад ирж байгаа улсууд байвал оруулж аймаар байна гэд. Тэгээд амар сайд энэ төр чинь гадаад иргэн сайд 24 онд боллоо. Болонгуудаа манай чинь бас хамгийн ихний Оросуудтай хийж байгаа гэрээ бол бурят иргэдийг нүүлгэж ирэх асуудал. Тэгээд тэднийг ирэхээр битгий малын нураагаад байгаа чи гэд. Энд чи Монголд ирээд амьдрах аргагүй болоод байна гэсэн юм ярьж явах жишээтэй. Тэгэхээр зэрэг энэ хүний Нармай Монгол гэдэг нь газар нутгаар нь ингэж авах тухай асуудал биш. Монголын нутгаараа ингээд төвлөөд тэгээ энд нь бол тэр бусад одоо монголчуудын нутгаас хүмүүс нүүж ирэхин дэмжиж тэгээ одоо тэр үед чинь хүн амын тодлогын хараадах толцоо нэг 600 700 мянган хүнтэй л байгаа шүү дээ. Сая 500 болох ёстой гэж мань үзэжсэн битсэн баг, хэлсэн баг. Тэгэхээр энэ хүний Нармай Монголын үзэл гэдэг бол ийм үзэл байсан. Тэгвэл Ринчинагоос ялгаатай энэ шинээр байгуулагдж байгаа Монгол улс бол Оросын харьяанд орох ёсгүй тусгаар бие даасан Монгол улс байх ёстой гэж үзэжсэн хүн баг. Энэ чинь 24 оны улсын анх дугаар их хурал бэлтгэгдэж явах үед маань хүний хэлсэн үгэн дотор байдаг тэр Швейцар лугаа гэдэг чинь тэнд гарч ирж байгаа юм л да. Тэрийг сүүлд нь аваачаад данзан гэж үг болгоод илүү, гиндингийн үг болгоод илүү. Ер нь хэлсэн хүн энэ үе юм баг. Тэгээ хэлэхдээ бүр маш тодорхой хэлсэн байдаг. Манай Монгол улс бол Хятадын сүзернитэд дорж биш. Оросын протекторатч дор биш. Бие даасан үлгэрэлвээс Швейцар лугаа улс төвийг сагсан улс байх ёстой гэж тэгж хэлсэн байдаг. Тухайн Швейцар гэдэг нь ямар засаглалтай ямар улс байсан гэсэн? Швейцар бол одоо бараг дундад зуунаас эхлээд төвийг сагсан улс шүү дээ. Чи Альпийн нураг хэн нэгэнд авчвал нэг бол одоо Францууд авчвал Итали Германыг эзэлчих гээд болж өгөхгүй. Италиуд авчвал Францтай нэг эзэлчих гээд Франц Германыг эзэлчих гээд болж өгөхгүй. Германд авчвал нөгөө хоёроо эзэлчих гээд болж өгөхгүй. Тэгээд бас Швейцарууд ч бол тийм амар гарууд биш шүү дээ. Одоо бол Ромын Павлам чинь Швейцар бие хамгаалагчтай байгаад гэдэг нь эдрий ч мундаг байлддаг. Одоо Европтой хэрэг хүлэмжшэрж байгаа хүмүүс байхгүй. Тийм учраас Швейцарыг чинь төвийг сагсан статусын бусад бүх улсууд хүлээн зөвшөөрөөд чи энийг хинч яахгүй шүү, дутлахгүй шүү, эзлэхгүй шүү гэдэг. Ингэсэн. Тэгэхээр тэр утгаараа одоо манайхны сонирхлыг татж гин гэсэн үг. Ер нь бол ардын засаг байгуулагдсны дараа 1922 оны ихээр бодоо ерөнхий сайд байхдаа анхны үндсэн хуулийг бичих комиссийг байгуулсан. Шүүхийн яамны сайд Магсар Хурцын дуурж өг. Магсар Хурц ахлаад. Тэгээ тэр дотор манай Жамсрынгийн цэвэн орцсон. Тэр комисс бол ямар ажил хийсэн гэхлээр Англи, Бэлэг, Швейцар, Зөвлөлт Орос улс байх уу? Зөвлөлт Орос улс үндсэн хуулийг үүсгэх байхгүй. Зөвлөлтийн үндсэн хууль 24 онд гарсан шүү дээ. Энд чинь 22 онд болж байгаа үйл явдал байхгүй. Ийм улсуудын үндсэн хуулиудыг судлаад, орчуулад тэгээ энэ хүн чинь улсын эрх гэж ном орчуулж гаргасан байна. Төрийн эрх зүйл гэсэн үг л дээ. Тийм байна. Тэгээд тэр үндсэн хуулийн комисс бол Английн үндсэн хуулийг үлгэр жишээ болгож юмнуудаа боловсруулж байсан мэдэгч байгаа. Тэгээд тэр бодоо 100-гийн ламд бичсэн загталтаа манай улсад их багуулааны үзэл зохихгүй хуучнаар хэмжээгүй эрхт хаан засаг байх учиргүй хурлын эрхт бүгднээр амьдах улс гэвэл эрттэн тийм учраас бид нэр Англи лугаа хэмжээд эрхт хаан засаг байгуулах ёстой гэж үзсэн билээ гэд англи шиг засаглал тогтоох гээд шүү дээ.
Тэгээ бодогийн хэлсэн үг мөг дотор тийм байдгийг Англиг одоо ингээ харахад бол айгүй олон улсуудыг ингээд эзэлж байгаа мөртөнөө дээдэх доодох нь ингээд аятайхан ингээ хоорондоо зохицоод ерөөхдөө би үгийн нарийн сайн санахгүй санаа нэг тийм ноёд баячууд ихс язгууртнууд ядуу доод харц марц бүгд их аятайхан зохицоод өөр хэрэгтэй ингээ сайхан байгаад байна. Тэгэхээр зэрэг бид нар нэг иймэрхүү юмыг л олж хийх хэрэгтэй байна гэсэн тийм утгатай юмнууд хэлсэн байдгийг. Тэгээ тэр бүх юмны чинь ардталтан судлаач нь энэ юм. Тийм ээ. Яваад ийн гэсэн үг байхгүй. Швейцар луга гэдэг чинь нөгөө хөгжлийн концепц чинь гадаад бодлогын төвөг сахих тухай үзэл санаа юм шүү. Энэ аль алийг агуулсан тийм аль алийг агуулж байгаа. Эдгээр зөвлөлт маягийн улс гэж юу ч айлж хэлэхгүй байгаа үстэй. Англи луга, Швейцар луга гэд хөргөт улс болох гэдэг хүмүүс шүү дээ. Тэгээд дээрэс нь эн чинь юу хэний тэр нэг эдийн засгийн комисс гэж нэг юм байгуулагдсан. Ардын засгийн газрын. Тэгээд тэр эдийн засгийн комиссоос эдийн засгийн бодлого гэдэг бичгээр боловсруулахад энэ үнчин комиссийн гишүүн бас оролцож байгаа. Тэгээд тэр бодлогын бичиг баримтад тэгж хэлж байгаа шүү дээ. Энэ гадаад улсуудыг харвал бүгдээрээ их бага хэлбэр дүрс юм хүмүүн өөр боловч эрх биш одоо харилцаа тогтооно гэвэл Герман, Англи, Орос, Америк, Япон гэж одоо энэ улсуудтай тогтоон бүр дис дараал вас гэж бичиж байгаа байхгүй. Тэгэхээр хамгийн түрүү Герман. Тэгэхээр энэ хүмүүс чинь нөгөө үзэл баримтлал нь биш Герман айгүй өндөр хөгжсөн үйлдвэрчсэн орн байна. Германы бараа сайн юм байна. Одоо тий энэ утгаар нь хараад байна шүү дээ. Тий. Тэгээд тэр амар сайд энэ төр чи эднэр хоорондоо их дотно байсан үе учраас амар сайд чинь тэр нэг Герман руу жоохон азаагаал Герман бүсүүлтэн банины чинь баг Германы дагнашгүй болгочих гэдэг штэ. Тэгээд ер нь анхны аж үйлдвэрийн анхны комбинатын тоног төрөмж Германаас авчирсан штэ. Орос нь үйлдвэрлэж чадахгүй байсан үе юм чи. Герман судалдаж аваад хоёулаа нөгөө Монгол Германы дугаар дээр Востоваг гэдэг ганцхан бүс зөвлөлт Оростой худалдаатай баг тэнцэх худалдаа хийгээд наагаад байсан тухай ярьж ирсэн штэ. Ер нь бол манай хоёр дахь худалдааны партнер Герман байсан үе шүү дээ тий. Гэхдээ фашист Герман биш л дээ. Фашистыг л мараад тогтоогүй байсан үе. Веймарын бүгд нарт толсон үе. Ийм бас тэгэхээр энэ хүний үзэл баримтлал нь ингээ харагдаад байгаа байхгүй. Энэ хүн чинь коммунист биш. Тэ? Тэгвэл энэ хүн бол соён гэгэрүүлэхийн төлөө явж байна. Манай айгүй олон салбаруудын эхлэлийг тавьж байна. Ийм байд юм аа. Энэ ч өөрөөр бас тэр юу Петербургээр зөндөө яваад үзсэн ятсан. Тэгээд бас үнэхээр тэр 15 оны 3 улсын гэрээ хэлцээрд орж байхдаа яаж дээрлэхүүлж байгааг хараад адилхан Монгол хүний хувьд бол зүрхэн шимжилжсэн байгаа. Тийм учраас маань үн чинь ерөөсөө энэ Монголын төлөө зүтгийгээд өөрийгөө бүгд найрамдах Монгол ард улсын иргэн болгоод те ингээд эхэлж байгаа. Гэхдээ ерөнхийдөө нэг данзан цаазлагдаад тэгээд улсын анх дугаар хуралдаад бүгд найрамдах улс тунгалсны дараа нөгөө коминтерны төлөөлөгч гэдэг нөхдөч ангилдаг ажиллаа эхэлж байгаа байхгүй. За энэ бол баруунтан, энэ бол зүүнтэн энтергээд мэдээж маань хүн бол автоматар баруунтанд орно шүү дээ. Угаасаа үзэл баримтлал тийм. Тэгээд найзал нөхөрлж байгаа нь цэрэнд орж амар өстой жинхэнэ хуучны баруунтнуудтай нийлдэг нөхөр байгаад байгаа байхгүй. Яг нэг тийм Монголын дотоодын улс төрд идэвхтэй оролцоод Ринчено шиг балбалцаад яваад байгаа хүн биш. Мань хүн нөгөө соёл боловсрал, сургууль, мургуул гэгэрүүлэх, судар хүчгийн хүрээлэн энэ шинжилгээний академийн суурийг тавьж байгаа юм шүү дээ. Энэ ажилдаа оролцоод яваад байгаа ийм л хүн юм л да. Тийм болохоор зэрэг энэ үнийг бол нөгөө айхтар идэвхтэй улс төрд ороод. Гэхдээ төв орооны гишүүн мишүүн болсон юм а. Энэ хэн ерөнхий сайд Намнан Сүрэнгийн айлчлалын үед мань хүн бас орчуулагчаар очсон баг. Хэд он? 1913. Энэ хичээнгүй сайд цэрэнд орж эн чинь хин гэдэг үлээ багуу. Энэ гадаад яамны төшмөл. Тэгээд ерөнхий сайд Намнанд орж тэр хорчны чимэн удаа гэсэн юм голд нь манай Ринчиног зогсож байна. Ийм Ринчиногийн шуугчлаар цэвэн жамсарана. Ринчиног бол Монголын төрд илүү эрт зүтгэсэн биш үү? 11 оноос. Тэглүү байх уу? Тийм байна.
Энэ одоо шинжлэх ухааны хүрээлэнд ажиллаж явах үеийнхэн зураг. Агдамбуугийн Нилээ орцсон. Энэ Тубянский гэж одоо энэ шинжлэх ухааны хүрээлэнгийн суурийг тавилдсан Оросын эрдэмтэн. Энэний авгач нь энэ богдын музейн анхны захирал штэ. зөө. Богдхаа нас бараад 24 нас орчиж байгаа штэ. Тэгэхэд одоо энэ чи яах юм бэ? Ордны яах юм бэ? Гэхдээ энэ хүмүүс чинь санаачлаг гаргаад энийг музей болгоё гэд. Тэгэхгүй сүүлд нь 30-аад онд нураагаа хийн штэ. Богдын шар ордон байхгүй нураацсан, цагаан ордон байхгүй нураацсан. Энэ ногоон ордыг авч үлддэг чи энэ улсууд байхгүй музей гэдэг. Тэр нөгөө тэр үед музей гэдгийг мэддэг хүн байхгүй учраас энэ Тубянскигийн авгааг музей эрхлэгчээр тавиад тэгээд ер нь богдын музейд бол энэ их олон нурсан сүм гэдэг их ховор зүйлсийг авч хадгалж авч үлдсэн. Энэ амар сайд очсон байхыг бодоход эн чинь 1930 он авцаа гэсэн үг л дээ. Манай үний чинь 30 онд ерөнхий сайдаас усч хаяад тэгээ шинжлэх ухааны хүрээлэнгийн дараагаар очсон шүү дээ. Тэгээ яг одоо ингээд манай хүн чинь баруун тань болоод эхэлж байгаа. За ингээд нөгөө манай дотоодын улс төрийн тэмцэл дотор манай дотоодын улс төрийн тэмцэл ч юм уу дөө тэгээ цааталтан тэр нөгөө баруун тань зүүн тань болгож ялгаад байгаа нөгөө комментэр нийлүүлэг суучаал энэ баруун тань энэ зүүн тань эднэр нөөрхий ямар юмны баруун тань зүүн тань байх вэ те. Тэгтээ хоорондоо үзэлцсэн шүү дээ бас. Манай Монголын олон зуун жилийн уламж сайхан уламжлал байж нэг тоосоо гарталгүй үлдсдэг. Тэгээ бие бинийхээ унгаадаг. Нэг тийм балай юм үеийн үед манай түүхэнд явдаг. Тэгээ хамгийн сүүлд нь Москвагийн комсомол коммунарка гэдэг газар цөмөрө зузгахж байгаа буудуулдаг. Тийм гүнхтэй юм мухай түүх. Ингээд энэ дотор хөрхөө нөгөө цэвэн чинь оролцоод явж байгаа. Гэхдээ мань хүн тэр улс төрт нь их оролцохгүйгээр. Гэхдээ одоо ингээл юм одоо боловсруулах юм болохоор л бас нэг арай бичгтэй үсгтэйг нь л авчирна шүү дээ. Гадаад дотоодын юм үдсэн гэл. Тэгээд тэрэн дотор чинь хамгийн түрүүний цэвэн дуудагтаад. Тэгээд тэр анхны үндсэн хуулийн комисс чинь буруу шагдаад бодоод унаад тэгэнгүүт тэр англи гэдэг юм энийг одоо болохгүй. Шинэ комисс байх бол нэгэ зэрэн дөрж ярахлуулсан. Шинэ комисс байгуулагдаад дахиад нөгөө цэвэн ч ороод ирж байгаа. Нөгөө хэрэгтэй юм хийж яах юм те. Тэгээд тэр шинэ комисс дотор чинь бас амар сайд орсон. Хатанбаатар Магсаржив тэгээд Элбэгдэр Жирэнчино Нацав комментэр нийтлүүлэгч. Тэгээд Оросоос нэг хуульч Сисяцкий гэлөө. Тэгээ ингэж ягаад ерөнхийдөө данцанг цааслагдсны дараа бол нөгөө битсэн үндсэн хуулийн төсөлтөө зөвлөлт маягийн орох ёстой нөгөө юуны феодлангийн эрх мэрхийг хасах гэсэн заалтыг нэмж оруулаад тэгээд баталсан. Тэгтээ анхдуур үндсэн хуулийг улаантны хууль байсан гэж хэлж ер нь болохгүй. Тэрүүгээр чинь хамгийн анх эмэгтэйчүүдийн тэгш эрхийг зааж өгсөн. Энэ чинь тухайн Монголын нийгэмд бол дэвшил шүү дээ. Бид нар 18 оны хүн амын доллого хийхдээ эмэгтэй хүний нэрийг бичдэггүй байсан шүү дээ. Өрхөн тэргүүнээр юм. Гэхдээ өрхөн тэргүүнээр биш. Одоо ингээд одоо магмар сүрэн түүний хүү одоо хэн ч юм дорж гэдэг юм. Хоёр эмэгтэй хамт гэж бичнэ. Нэр байхгүй. Эхнэр охин байж магадгүй. Нэр байхгүй. Эд тогшил маягаар үздэг. Хүүгийн нэрийг бол заавал бичнэ. Тийм нийгэм байлаа шүү дээ. Тэгэхэд энэ чинь тэгш хэрэгтэй болгоод тэгээд дараа нь 24 оноос хойш бүх хүн амын толгой дээр эхнэр тэр нас төд гэж бичиж байгаа шүү дээ. Хоёрдугаар сонгуулийн ирэх тэднэрт олгогдож байгаа юм. Үнэгүй боловсролын асуудал анхудаага заагдж байгаа юм. Тэ? Гэх мэтэр Монголын баялаг, байгалийн баялаг бол ард түмний өмч юм гэдэг заалт анхорж эхэлж байгаа юм. Гэх мэтэр ингээд айгүй олон дэвшилтэй зүйл бид нар одоо 2026 оноор ярил хэцүү юмнууд байгаа баха. 1924 оноор ярих юм бол энэ чинь том дэвшилтэд юу. Тэрэн дотор энэ хүн одоо энэ үндсэн хуулийг бичлэлсэн юмыг энэ Өмнөд Хятадын халуун ширэнгээс Унгарын их тал хүртэл өргөн уудам нутагт 20 их аяндан удирдах 65 шийдвэрлэх тулалдаанд ялалт байгуулж дэлхийн түүхэнд анх удаа тэв дамсан байлдааны ажиллагааг төлөвлөн амжилтанд хүргэсэн Сүбэдэ Баатрын байлдааны арга барил
Агаар газрын байлдаан нэртэй НАТОгийн байлдааны стратеги болон хэрэгжсэн түүхтэй. Энэ гайхамшигт жанжны тухай доктор Отгонбаярын төрөвсөн Сүбэдэ бүтээл хэвлэлтээс гарч уншигч таны гар дээр ирж байна. Домог болсон Монгол жанжныхаа гээгдсэн түүхийг сонирхон уншаарай. Мань хүний нэг өгүүлэл үйд юм аа. Би өгүүллийн нэрийг марцлаа. Тэрэн дээр бичсэн санаанууд бол ер нь тэгээд үндсэн хуулийн анх дугаар үндсэн хуулийн санаанд бол бүгд туссан байгаа юм шүү. Тэгэхээр энэ хүний бичсэн өгүүлгээ ингээд уншихлаар ер нь энэ хүний санаанууд их оржээ гэж бодогдохоор байна. Тэгэхээр бид нар чинь бас нэг ямар нэгэн газраас одоо юу авах шүү дээ харьцуулт авч одоо бүүмэд зөвлөлтөд ингэж шийддэм байна, Англид ингэж шийддэм байна, Германд ингэж шийддэм байна, бид нар ингэж шийднэ гэж шийдэн шүү дээ. Тэр нь бид нар ямар хорвоодор байхгүй сарнаас юм авалтай юм биш үү? Тэгэхээр ийм хүн хэрэгтэй болно шүү дээ. Энэ үнч бас мэддэг, ярьдаг, зөвлөдөг ийм хүн болно. Тэгээд ер нь бол тэгээд 1928 оны төрийн эргэлтийн тухай хоёлаа бүтэн дугаар хийсэн. Баруунтнуудыг хүн зайлуулсан төрийн эргэлт болсон гэж. Тэгээд тэрний дараа зүүнтнүүд засгийн эрхэнд гараад амар сайд нэг 2 жил ерөнхий сайд байсан. Тэрэн дараа нь амар сайдыг энэ ер нь бүтггүй байна гэд тийч нөгөө тэгэд ярьсан шүү дээ энэ монголчууд чинь нэг даргатай байж болдгүй юм байна гэд 3 нарийн бичгийн дарга тавьчихсан юм а гэд. Ижил эрэхтэй 3 нарийн бичгийн дарга. Намын дээр 3 болчихж байгаа байхгүй. Тэгсэн чинь амар сайд тэр дундуур нь ороод тэгэл мега дээр орвол энэ асуудлыг дэмжиндэ гэж ороод мега дэмжээлээ. Дараа нь Отгонбаяр дээр орвол тэр асуудлыг барьж орох хэрэгтэй. Тэгээд ингээд шийдвэр нь амрахаар гараад болж өгдөг. Уулын дээр нь зөвднүү суудсан байгаад хийдэг тий. Тэгээ бүр эн чинь химийн төлөөлөгч энэ нөгөө залуучуудын коммунист интернационалын төлөөлөгч Вартанян билүү. Тэр нөхөр чинь төвдөө битсэн байдэн штэ. Гэхдээ энэ гиндэн Бадрах хоёр чинь хоорондоо муудалцаад тэгээ бүр сүүлд нь наадах чи халгаа өрдийн сүрчиг шиг болоод дунд нь амар гэдэг хүн айгүй юу залтай ажиллаад тэг хамаг шийдвэр амрахаар гараад штэ. Энэ төр гээд. Тэгэхээр тэгээд 30 онд нөхрий чинь усч яад жигжиж байгааг ерөнхий сайдаар тавьж байгаа. Тэгээ усч яачаад амрад ажил өгөхгүй нэлийн гүрэлгсэн. За тэгээд тэр үед нэг тийм амар сайд ч гэсэн бас за одоо тэгээд госгдсан юм шинэ гэсэн байдалтай хандаад байхад жамсраан уулзаж зөвлөгөө өгсөн гэсэн яриа байдаг. Манай хүн ч нөгөө шинжлэх ухааны судар хүчгийн хүрээлэндээ байгаад байгаа шүү дээ. Эрдэмтэн нарийн бичгийн дарга. Тэгээд буруугаа үлээ. Чи яг одоо тэр дээгүр мэгүр албан тушаал хашиж болохгүй болцсон ч гэсэн чи манай хүрээлэнд ирээд ингээд одоо ажиллах юм бол Монголд бүр илүү тустай байна. Тэгээд амар сайд нэг өөрийнхөө баруунтан явсныхаа буруу хүлээж нэг альбом бичиг бичээд одоо өргөдөл бичээд тэгээ тэр өргөдлийн төв орооны хурлаар оруулж хагаад за энэ судрагчгийн хүрээлэнгээ дараагаар тавья гэд. Тэгээд шинжлэх ухааны хүрээлэн болгож өргөдгсөн. Цэвэнгүй хажуу. Цэвэнгүй ч шинжлэх ухааны хүрээлэнд байгаа. Цэвэн ч бас өөрөө буруугаа хүлээж бас өргөдөл бичсэн байдаг. За би баруунтан явсан үнэ. Одоо миний буруу гэд. Яг тэгвэл цэвэний одоо тэр үед бие авч явж исэн байдлыг харахаар мань хүн бол юу явах гэдэг юм л да. Би тэр буруу зөв баруун зүүн ч яах вэ гэдэг. Тэгээд бас нэг ингээд эхэлсэн энэ судалгааны ажлууд элдв толгой юмнуудаа дуусгамаар байна. Монголд хийх юм зөндөө байна л гэж бодсон юм шиг. Тийм учраас мань тийм би баруунтан байсан. Буруу гэд өргөлөө бичээ. Тэгээд амар сайдад чи бас бичээ. Чи одоо ингээд яах вэ? Хүрээлэнд өрөө дээр тэгээ хоёлаа эндж. Үнэхээр тэгээд амар сайд чинь Монголын товч түүхийг бичиж гаргасан шүү дээ. Тэр чинь бол одоо монголчуудын хувьд бол зүгээр тэр нэг төв оронд сууж хэрэг хийж ясны хажууд бол бас мундаг илүү бүтээл болж байгаа шүү дээ тий. Ном гэдэг бол албан тушаалаас илүү том хөшөө тэр хүнд босгож өгч байгаа гэдгийн жишээ л дээ. Тэгээ манай хүний чинь 20 за ер нь тэгээд 30 он гээд зүүнтний ч одоо хийрхэл амар явсан. Магадгүй одоо эднэр хамтарч яж одоо энэ чойжонтой бие музейг нураахаас авч үлдсэн. Яг нураах гэж яхад амарчин шинжлэх ухааны хүрээлэнгийн даргын хөв цагтл бичээд үгүй энд бид нар овсоо хийх гэж юм гээд.
Тийм бол амар сайдр орчод байгаа. Цэвэний цуг ажиллаж исэн юм яа. Одоо ингээ 32 онд хөөгднөө тэр. Тий 32 онд хөөгдөн. 42 онд одоо яг тэгээ ер нь биш дээ. Мань хүний чи бол ер нь бол баруунтан гэдгээ одоо цаасан дээр хүлийн шүрээр бурууга хүлээсэн боловч сэтгэлээрээ бол баруунтан хэврээ байгаад байна гэдгийг нь бол тагнуулууд мэдээлж байгаа юм. Оросын зөвлөлтийн бүрэн эрхтлүүлэгч Никифоровын тэмдэглэлд байдیں۔ Одоо юу вэ нэг хаан чөлөө нэг арга хэмжээ мэнжээ болоод тэгээ ууцгаагаад тэгээ тэрний дараа энэ Жамсарана нэлээд халамцуу надад хандж хэлсэн та нар ч яах вэ? Монголыг залгийл гэж бодож байгаа хүмүүс үсттэй. Манай энэ монголчууд очоод танай зөвлөлтийн байгууллагуудаар явахаар нэг бүгд нэрмтгуулсаас ирсэн нөхөр шиг ханддаг. Ер нь та нар тийм алсын бодолтой гэж хэллээ гэж бичсэн баг. Тэгээ Никифор маргасан баг. Бид нар яах юм? 500 мянган хүнтэй энэ улсыг залгих гэж тэгж өөрсөндөө 500 мянган дайсан бэлдэж байгаа оронд харин бид нар одоо юм нөхөрсөг юм одоо улс байх юм бол биднэрт хэрэгтэй гэж би маргалаа гэж. Тэгэхээр нөгөө бол ер нь хэлий гэдэг юм аялждаг тий. Тэгээд за тэгэхээр мэдээж орсууч зөвлөлтийнхэн бол сайхан тэмдэглэж авч байгаа шүү дээ. Энэ шал худлаа байна шүү. Энэ нөхөр яг бодлого нь хэврээ байгаад байна гэдэг. Тэгээ сүүлд нөхрийг 32 онд бол яг манайд бол ангийн дэмжил урдцсан учраас гэсэн тайлбар социализм үеийн түүхэнд явдаг гэсэн. Яг тухайн үед аль бисээр хэлэхдээ шинжлэх ухааны хөрвүүлэнгээс томилгоогоор явуулсан гэдэг судалгаа ихээр орсон хөвцсөн юм шиг. Үнэн хэрэгтээ бол буутаа зэрэг ирээд аваад гаргацсан баг. Бүр их нэртэйгээ явах юм шиг. Батамжаа үний энд үлдсэн. Араас нь явах ирэх байхгүй. Оо тийм үү. Тий. Ийм юм болсон. Тэгээд дараа нь тэр нөгөө тагнуулын ерөнхий газрын оролцож хийсэн баримт кино гэдэг нь шүү дээ. Тэрэн дээр хилжилэм өөрийнх нь нөгөө мэдүүлгэн дотор 32 онд намайг дотоод хамгаалах газрын дарга дуудаад тэгээд одоо чи Монголоос гарч яв гэж одоо санал болгосон. Тэгээд эргэж ирэх бол заавал одоо дотоод хамгаалах газраас зөвшөөрөл авч ирэх гэж хэлсэн гэж. Тэгээд тэр кинонд их сонирхолтой юм хэлчихлээ. Одоо мэдээж бодвол одоо тэр баримтууд баримт байгаа болов уу гэж би сансан. Тэгээд ер нь ингээ харж байхад бол тэрний хөөж гарахтай биш. Тэр дотоодын хамгаалах газрынхан цаашдаа яаж холбогдож явах сувг муугаа тэр үед тохирсон бол таа гэсэн хэлчихэж байгаа. Бараг маань хүн чинь шинжлэх ухааны хөрвүүлэнгийн шугамар томилгоонд биш дотоодын хамгаалах газраас зөвлөлт рүү тагнуулаар хөвчөж байгаа юм шиг юм хэлчихлээ. Тэгээ бүр холбоо өргөчээр мэрэгэн гүн гомбчв Бямбоерийн чин тэр гэд нэрлж яриад байгаа. Тэр баримт кино тэр. Тэгтээ мэдээж тэр чинь огт баримтгүй юмар тэгж хэлэхгүй байх. Оросууд энэ чинь нааша харин агент болгож явуулсан юм шүү анх. Хоёр талд ажилласан агент юм аа. Энэ бол Оросын агент ерөөсөө биш. Зүгээр биш үү? Тий. Мань хүн бол Монголын төлөө зүтгэн нэгж ирсэн хүн. Монголын төлөө тэр үед нь боттойгоор юм хийж чадах зөвлөлд Орос улс байсан. Тийм учраас мань хүн чинь комментарнтэй тодорхой хэмжээнд хамтарч ажиллаж байгаа шүү дээ. Тэгэд зориг биелээд Монгол улс тусгаар тогтнолоо зарлчингууд мань хүн чинь боловсрол соёл моёл гэд яваад өгж байгаа шүү дээ. Тэгтээ одоо боломж гарвал бид нэр Швейцар руугаа тусгаар тогтносон төвийн хэсэг улс байх хэрэгтэй гэдэг үзэл бодлоо илэрхийлээд яваад байгаа хүн багхгүй. Хизээч энэ хүн коммунист байгаагүй. Хизээч комментарны одоо яг бүр төр үзэл бодлыг тэр дундаа буун анахаа бол ерөөсөө байгаагүй. Тэгээ Оросд очиж юу хийсэн? Оросд очиж миний өмчий үлээд орон тохны хүрээлэнд эрдэмтнээр ажилласан байгаа. Гайхалтай нь ягаад мань хүнийг шууд барж яваа бутчихгүй гэн гэдэг нэг юм гарч байгаа. Тун болохгүй итгээд тэгээд Монголоос хөөж гаргаж штэ. Ер нь нөгөө монголчуудад буруу санаа толгоонд нь хийгээд байна гэж Оросууд үзэж штэ. 232 оны ардын засгийн эсрэг бослохын дараа бол энэ ч бас нэг гиндэн амар энтер чин гарч ирээд ягаад буцаад авахгүй байгаа гэдэг бас нэг асуудал байна. Тэгэхээр Оросууд зөвшөөрөхгүй байдаг шээ. Ер нь бол ачаалаар энэ болохгүй юм зааж өгөөс алахгүй л гэсэн баг. Тэгээд тэгтээ
мань хүнийг шууд барьж аваад буучихгүй гэн. Тэр нь бас нөгөө монголчуудыг дургуутсуулах биедээ гэсэн болгоомжл байсан болов уу гэж надад бодогдтiin чинь юуны улсын баг хурлын дараагаар нөгөө хамгийн дотны найз амрал болчиход байна шүү дээ. Тэгээд одоо ингээд жамсраанаг буудчих юм бол Оросд нэг хүнтэй асуудал биш байх те. Монголчууд бол манай улсын төлөө гөөмөө их юм хийсэн хүн шүү дээ гэд дургуутсан шүү дээ. Энэ Оросод ерэн гэд тийм байсан болов гэж надад бодогдоод байгаа. Тэгээд нөхрийг бол нэлээд хэдэн жил 5 жил эртээ яаж байгаа. 37 онд нөгөө том давалгаа эхэлж байгаа шүү дээ. Том давалгаа эхлэхэд одоо жамсраана байна уу? Тэгээ өөрхийн манай монголчуудын чинь хой ташраар нь баримтлаа явсан. Тэгэхэд бол энэ хүн чинь баригдаад баримтлагсан. Гэхдээ энэ хүнийг баримтлах зөвшөөрлийг тэр үеийн одоо НКВД-ийн дарга Ежов Сталинд бичиж авсан баг. Сталин өөрөө биечлэн зөвшөөрлөг гэсэн баг. Тэгэхээр эн чинь чухал хүн байгаад байгаа байхгүй. Яг бүгд найрамдах Монгол ард улсын иргэн гэж бас нэг тайлбарлаж болно. Иргэн учраас гадаадын иргэн учраас гэж. Гэхдээ юу манай нутагт ирээд хуугаар баримчилж байгаа шүү дээ Монголд. Бүгд найрамдах Монгол ард улсын иргэдийг бол тий. Тэр зэрэг тэрч бас нэг хүчтэй тайлбар биш үү? Юм байна гэж би хараад байгаа. Яг ерөнхийдөө бас нэг Монголын удирдлагын найз нөхдөд байгаад байгаа ингэж байгаа. Тэгээ ерөн тэгэл 36 7 оны үе эсгэлээд чой болсон их хүчтэй төлгөж гаргаж ирээд хин гендингч хусч хаяад тэгээ амар ерөнхий сайд 36 онд боллоо. Тэгээ 36 онд амар ерөнхий сайд болсон ч гэсэн бас нэг тийм тэгвэхэнд халахвч маягийн ерөнхий сайд яг тэр цаагуур нь барьдаг, хордог, буддаг, суддаг асуудлууд нь дотоод юм шийддэг ийм болоод хувирцсан байсан үү шүү дээ. Тийм үед бол жамсраанаг бол барих амархан байсан баг. Хоёрдугаар эн чин тэр үед нөгөө юунуудыг бүрээдийн одоо сэхэднүүдийг шүү коммунист нам зүтгэсэн сэхэднүүдийг баг бүгдийн толгой дараалаад барьсан шүү дээ. Манай дээрээ 500 хөдгүүгүүд исэн амгаа явыг чинь барьсан, Ринченог бариад буудцсан, хин Ербанов ерөнхий сайд байсан Ербановыг бариад буудцсан. Тэдрэг бол ерөөсөө өчиггүй буудаж байгаа. Зөвлөлтийн иргэн юм чинь. Тэ? Тэгээд Японы дагнуулдаг өөр юу ч гэдгийг янз бүрийн нэр хаяг зөөж хагаад тэгтээ нөгөө хэлүүлэх юм хэлүүлж яваад энэ дайс гэж хэлүүлж авч байгаа. Тэгээд будаад мань үнийг бол 42 он хүртэл шоронд хорьсон байдгийг. Бараг 5 жил болж шүү. 5 жил мань үний чинь байцааж тэгэхээр нөгөө ял өгчих хэмжээний юм олдохгүй л байгаад байна гэсэн үг. Альсгүй их том юу загаснуудтай ноцолдоод мань хүн тэдний хажууд чапах байсан биш магадгүй тийш. Бүрээдийн ерөнхий сайд байсан хүнийг эхлэж идэх ёстой шүү дээ тий. Энэ Монголд судрагчийн хөрөлнгийн эрдэнэт нарийн бичгийн дарга байсан бол биш байх. Тэгээд мэрэгэн гомжовыг тэгэхэд баривчилсан. Тэгээ энэ хоёр ч хоёулаа юусэн мань хүний чинь 5 жилийн цөлгийн ялаар шийтгсэн байдгийг. Тэгэхээр мань хүнд бол хөрхий үнэхээр буруутай юм их олдоогүй гэсэн үг л дээ. Жохон юм байсан бол будчих штэ. Тэгэхээр энэ чинь хөрхий дандаа эрдмийн ажил хийж авсан юм чинь. Тэгээ нэг тийм буруутай юм байгаа. Яг хөө тэр өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж ийсэн юмнууд байгаад байгаа. Тэгтээ тэгээд мань хүн бол шоронд байхдаа нас орцолтой. Нас нь ч өндөр болсон байсан. Тэр үеийн одоо настай болсон үеийн зураг нь энэ төр гарсан. Чин өр хүүхдүүд гэдэг юм зүйл байхгүй өөр үдэм. Энэ одоо яг тэр баривчлагдсан үеийнх нь энэ өр хүүхэд гэж байхгүй. Эхнэр Бадамжив нь Монголд нэлээд байж хагаад сүүлд нь нутг руугаа бутсан байх. Тийм юутай тэрнээс биш чин 42 он. Тэгээд хөрхий бас эн чинь нөгөө 32 онд буцаад 37 онд баривчлагдж байгаа шүү дээ. Тэр хүртэл бас энэ тэр шинжлэх ухааны активд бичсэн захидлын магтлын уншихлаар их ядарч исэн баг. Бас нэг тийм мэдээж ирсэн сайхан байлгаагүй ойлгомжтой. Тэгээд нэг захидал дээрээ бол би одоо ингээд цахилгаан утас цохийг гэвч мөнгө байхгүй. Захидлаас өөр одоо харьцах юмгүй байна. Би муудаад нэг жоохон совилуулах хэрэгтэй байна. Надад нэг 1500 төгрөгийн юу өгөөч тусламж өгөөч чинь тэр гэсэн захидал
байгаа харагддаг. Гэхдээ юу Оросд байхдаа бол бас тэр судалгаагаа орхиогүй Монгол судлаа хийгээд орчуулах юмнуудыг орчуулад мань хүн бол чадлаараа л ажиллаа хийгээд яваад байгаа. Тэгээ ирэхээр зэрэг яг хуу ерөнхийдөө Монголоос нэгдүгээр холдуулаад хоёрдугаарт мартагнуулж хагаад тэгээ барьчилж устгасан юм байна л гэж бодохоор юм харагдаж байгаа юм л да. Тэгэд нөгөө хамгийн гол асуудал нь яагаад энэ хүн чинь оюун санааны эцэг болчих гэдэг. Тэгэл очингой дүгнэлтийг л хараад байгаа. Тэгэхээр энэ хүн чинь манай боловсролын салбарын ихэнд байсан бай. Үндсэн хуулийн ихийг бичлэлсэн хүн байна. Ирэх барьж байгаа намынхан анхны мөрийн хөтөлбөрийг бичиж програмыг бичсэн. Програмыг тийм бичсэн хүн байна. Тэгээд энэ хүний одоо ингээд санаачлагаар чинь хэд хэдэн шинэ салбар Монгол улсад институтууд бий болсон байна. Тэгэхээр энэ хүн бол бас яг тодорхой хэмжээнд бол бас манай оюун санааны их сурвалж бол мөн. Эцэг гэдэг яг number 1 гэж хэлэхэд бол би бас арай чадахгүй юм. Гэхдээ тэр үедээ хоёрдугаарт бас ардын намын одоо нөгөө удирдагч чинь бол мэдээж тэднэрт эрдэм боловсролтой мэдлэгтэй бичгтэй хүмүүс байсан ч гэсэн бичсэн болгоны нөгөө тэгэлгүй явах уу гэд гараа өргөдөг хүмүүс бас биш шүү дээ. Тэгэхээр энэ хүний бичсэн юмнууд тэднэр нь одоо дэмжиж батлаад ингээд баталж исэн гэхээр зэрэг энэ үзэл бодол нь ийм юм болоод байгаа юм л да. Би бүрээд үзэгчдэд зориулж хэлмээр нэг бас бүрээдийн талаар нэвтрүүлэг гарсан чинь бүр алан зүйлэн дээр хүрсэн. Бүрээдүүдийг доош нийлээ, доромжллоо гэдэг. Чамаагүй. Энэ нэвтрүүлгийг бас та бүхэн нас түгээж олон нийтэд мэдээлэл болгож хүрэх тал дээр бас ажиллаарай гэж хэлмээр байна. Тэгээ эерэг байдлаар би тухайн үед шүүмжилж хийжтэй зүйлээс. Тэрийг ч бараг би монголчууд чигийг болоод ч одоо чи гэхдээ марзанлахтаа явахгүй бол бас энэ чинь дооцон нэтэрч байсан юм. Гэхдээ энэ хүний ягаад би тэгж яриад байгаа юм чи одоо ингээ хардаа хоёлаа солийн данзангийн тухай ярьсан тий. Тэр хүн ямар ч коммунист биш. Бүр хөрөнгөтний үзэл баримталтай. Монгол улс хөрөнгөтний бүгд найрамдах улс болох ёстой гэсэн бодолтой. Тусгаар тохиолдол бол бүгд санал нэгтэй байгаа хүмүүс шүү дээ тий. Энэ хүнийг одоо яг энэ намын анхны үзэл баримтлалыг боловсруулж байгаа хүмүүсийн тухай ярьж шээ. Бодоо бол яг одоо бодоогийн дараа нэг бас 21 оны данзан та харьцуулбал бүр таашаа илүү хувьсгалчтай маягийн ардын эрх мэрх хамжлагад ёсыг хална ноёдын эрхээ хязгаарлана энэ төр гэдэг юм ярьдаг. Тэгвэл бодоо хизээж коммунист улс байгуулна гэж ярихгүй гоо шүү дээ. Их баг улааны үзэл манайд таарахгүй гэдэг улаан цагаан бичиж байгаа хүн шүү дээ. Тэгээд одоо энэ цэвэн жамсраана. Энэ үний ерөөс үзэл баримтлал нь бол Монгол улс нэгдээд хүчрхэг үндэстэн болох ёстой. Хүчрхэг үндэстэн болохын тулд сая 500 мянган монгол хэрэгтэй. Тийм учраас энэ улсаа сайхан тусгаар улс болгож аваад тэгээд өвөр Монголоос цэхэднүүд одоо хүмүүсийн наашин зөөгөөд, бурайдаас наашин зөөгөөд, халимгаас наашин зөөгөөд үндэсний үзэлтэн л юм шүү дээ. Үндэсний үзэлтэн. Тэгээ энийг яг пан монголист болгоод тэгээ энэ ч одоо пан монголизмын хөдөлгөөний эцэг гэж бүр яг одоо орсууд гэж бичдэг байхгүй юу? Ринчино энэ хоёрыг. Гэхдээ энэ хоёрын пан монголизм өөр л дөө. Ринчино бол ингээд зөвлөлтийн бүрэлдэхүүнд орно гэдэг. Гэхдээ бас бүү мэдээ. Алстаа гэсэн үгтэй байгаа шүү. Алстаа гэдэг нь 22 дугаар зуунд ч юм уу хэм мэдлээ. Энэ бол тийм байхгүй. Тэр зөвлөл мөлтөнд хятадын сүсэрн тээж байхгүй, Оросын протекторат ч байхгүй. Бид бол тусгаар улс байх хэрэгтэй гэж ингэж үзэж байгаа. Энэ бол бүр тийм аргагүй бүгд найрамдах Монголоор тулсан иргэн болон маань юм чин тэр бүрээд юмнаас бол хамаагүй шүү дээ. Тэг яг бүрээдүүд бол манайхан нэг их тийм энэ хүний тухай дурсаж одоо сайхан ярихгүй юм. Бүрээдүүд бол энэ хүнийг их айтайхан дурсаад энэ одоо төрсөн хөшөө байна тий. Төрсөн нутагт нэг юм хөшөө байх юм байна лээ. Энэ цэвэн жамсраанаг энэ агч одоо бүрээдтэй ч байхгүй шүү дээ. Агч нөгөө шиддэг байгаа. Читэн харьяанд. Судан туй гэдэг энэ төрсөн нутгийн битсэн байгаа юм. Санкт Петербург, Москва, Улаанбаатар, Бээжик, Судан туй гэж. Ийм одоо юу яасан байгаа. Тэгээд эн чинь нэгэн бодлын гунигтай дүүхтэй чимшиг, нэгэн бодлын одоо бахармаар чимшиг, нэг юм бүрээд хүн байна. Монголын төлөө монголчууд бас бараг илүү ажилласан. Тэгээд тэгж явсаар гоо. Тэгэхээр эн чинь бас юу буцаж 32 онд чинь яг нэг латин үсгийн нэг хөдөлгөөн явж явах үед бүрээд хэлний латин балиг малиг зохиож исэн хүн байгаа.
За за. Хэрвээ санаж байгаа бол Элбегдор Жиринчино Кирилл галлын оюутан байхдаа зохиосон гэдэг хоёулаа хэлжсэн шүү дээ. Энэ бүр чинь латин галлын зохиожсэн. Тэр тухай хоёулаа нэг дугаар дээр ярьсан баха. Дэлхийн пролетарын хувьсгал бол дэлхийд даяараа бүрхэх ёстой. Тэгээ бүрхэхэд дэлхийн нэг болоод ирэхээр дан Кирилл үсэг хэрэгжилж болохгүй. Латин үсэг хэрэгжилнэ. Дэлхийн коммунист улсын нийслэл чинь Москва байгаа юм шүү дээ. Юу? Берлин байсан үе. За. Балаам шиг Москвад юу гэж амьдрах юм бэ? Дэлхийд даяар улс байгуулчуд Берлинд л амьдрын шүү дээ. Хамгийн гоё газар л очиж амьдрах. Тийм учраас тэнд Кирилл үсэг биш латин үсэг гэдэг. Бид нэр тэгээд нэг 30-аад оны латин үсгийн давалгаа чинь тэрнтэй холбоотой байхгүй. Сони юм байна. Тэрийг баг дахиад сэдв болгомоор л зүйл байна да. Тэгэхэд энэ мань хүн чинь латин үсгийн галыг зохиосон хүн л дээ. Тийм байна. Нэвтрүүлгийн цаг бас нэлээ орт. Бас үнэхээр олон гээгцэн түүхтэй юм түүх ирэх юм байна. Тэгээ дараагийн навтар бас дахиад бодог бараг ярмаар юм байна да л гэж. Тэгж нэг юм компакт юу болж байна. Нэг дөрүүд бүрдэх гэдэг тийм нөгөө анхныхнаас мартагдсан дөрүүд нь. За тэгвэл дараагийн нэвтрүүлгээр уулзцаа үзье штэ.